сайн байцгаана уу? Globus podcast-ыг сонсдог эрхэм сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Манай өнөөдрийн зочин болохоор Тогтох Баатрин пүр очир оролцож байгаа. За сайн уу пүр очроо. За сайн байна уу? За энэ өдрийн мэнд хүргэе. Маш их баярлалаа. Ямар эхний ээлжин тэгээд хоёрдугаар байр эзэлсэнд маш их баяр хүргэе Globus podcast-ын зүгээс. Тийг санаачлахтай бас Монголынхон ирээдүйн хөгжилд тус нэмрээ эрдэм чадлаа үзүүлэе гэдээ оролцсон чинь бас их сайн байгаа шүү дээ. Тий, энэ яг хоо энэ одоо эрдэм шилгээний баг хуралдал түрүү жил биш ээ. Тэрний өмнөх жил оролцсон гэдэг төлөвлөсөн байсан. Тэгээд орж чадаагүй. Тэгээ энэ жил яг хоо заавал оролцсон гэдэг ерөнхийдөө оролцоод тэгээд дид байранд орсон байгаа. Тэгээд бас тэнд оролцсондоо бас маш их талархаж байгаа. Тэгээд бас хийж байгаа ажлаа бас танилцуулахад бас маш гоё байсан. За, сайхан мэдээтэй ингэж орж ирсэн байж байгаа. Тэгээд чиний оролцсон сэдв чинь болохоор зис алтны баяжмлыг байгаль дэлтэд технологи ашиглан боловсруулах нь гэдэг сэдвтэй юм билээ, тийм ээ? Шагнал авсан байж байгаа. Тэр шагнал нь Мят компани урамшуул буюу Монгол руугаа ирж очих онгоцны пледер шагнуулсан билээ зү? Тэгсэн байгаа. Тийм. Ямар гоё юм. Тэг хизээ нисэх гэж байна. 8 сарын ихээр яваад 8 сарын сүүлээр ирэхээр ерөнхийдөө төлөвлөсөн байна. Тэгээд амралт ажиллаад бас зохицуулаад бас ерөнхийдөө бол дуусж байгаа. Тий. Одоо эх орондоо очих боломж байна. Ер нь бол эх орондоо очих боломж бол баг 3 жил гараагүй шүү дээ. Тэгээд энэ удаас гэр бүлтэйгээ уулзах, эх орондоо очих, бас мэрэгжлийнхээ бас нэг хэдэн хүмүүстэй уулзах, компаниудтай уулзах гэсэн нэг тийм төлөвлөгөөтэй байгаа. Тий. Тэгээд ер нь бол сэтгэл их хөдөлж байна. Одоо ойрд явж чадаагүй байгаа болохоор бас Монгол улс яаж хөгжсөн бол, яаж өөрчлөгдсөн бол гэж бодож байгаа. Тийм. Очиж үзэх. Гэр бүлийнх нь бас баярлаад байж байгаа байлгүй. Тий. Манай гэр бүлийнх нь л хамгийн их баярлсан. Тий. Явна гэж. Хүү ирэх нь гэлөө. Тий. Одоо манай ээж бол хүү ирэх нь, манай хадмын талаас ирэх нь гэж баярлал. Гэр бүлүүд бас аягүй их баярлж ирсэн. Тий. Манай эхнэр бас баярлж байгаа. Манай одоо саяхан хүүтэй болсон байгаа. Тэг хүүгээ бас ээж авдаа өмсүүлэх тэр боломж гарч иж байгаа бас баярлж байна. Гэр бүлэрээ явах юм байна шүү дээ. Тийм ээ, хоёр хүүтэй аваад. Нэрээ аваад их гоё төлөвлөгөөтэй байж байгаа юм байна. Тэг пүр очроо чи Герман дээрээ одоо 5 жил болсон байж байгаа юм байна. Өөрийгөө жоохон танилцуулна сонсогчдод ямар хотод ямар эрдмийн зэрэг хамгаалаад докторийн ажлаа бичиж дууссан хүн байж байгаа ингэ өөрийгөө жоохон танилцуулчих уу? За тэгээ би 2016 онд ирсэн байгаа. Тэгээд яг 15 оны сүүлээр Германы эрдмийн солилцооны алба гэдэг даад гэдэг тэрний PhD-нэр зориулсан тэтгэлийг авсан. Тэгээ 2016 онд гэр бүлийн хамт ирсэн байгаа. Тэгээ тэрнээс хойш ингээд нэг мэтгэл 5 жил өнгөрцөн байна л да. Тэгээд ерөнхийдөө голчлон бол яг судалгаан дээр маш их цагийг анхаарч ажилласан. Одоо болохоор бас давхар бас гэр бүлийнхээ амьдралыг бас зохицуулсан. Тэгээд энэ дээр 2 хүүхэдтэй болсон. Гэр бүлийн өмнө бас хэл сураад, ажиллаад, би бас давхар энд ажиллаад ингээд амьдраад явж байна. Товчхондоо ерөөсөө ийм их байна. Тийм. Тэгээд Фрайберг гэдэг Дрезденгээс 30 минутын газар бид нэр амьдардаг. Ерөнхийдөө бол уулуурхан хот. Фрайбергийн хот нь маань гол одоо танигддаг зүйл нь Фрайбергийн их сургууль гэдэг TU Фрайберг гэдэг сургууль байгаа. 257 жилийн ойгоо бараг тэмдэглэж байгаа. Тэгээд ер нь дэлхийн хамгийн анхны уулуурхан сургууль. Энэ сургуульд одоо энэ хотод бас мэндлийн үлгэх системийн германиум, индиум гэдэг 2 элементийг гаргаж авсан ийм алдартай одоо дэлхийд алдартай ийм хот сургууль байдаг. Тэгээд энд ингээд суралцаад амьдраад явж байгаа. Тэгээд манай хотын хувьд бол бас бүх юмд ойрхон, тэгээд ямар ч стрессгүй, амар тайван ийм хотод бид нэр амьдардаг. За тэгээд одоо бид ерөнхийдөө бол би гэр бүлтэйгээ одоо энд амьдраад бас нэг таалагддаг юм гэвэл бүх юм ингээ нэг дор оршиж байгаа. Одоо Германы бас хамгийн давуу тал нь тэр ер нь ажиллаж амьдрах бүх нөхцөл байдал ингээд
бүрдч гисэн одоо эмнэлэг, сургууль, цэцэрлэг тэгээд худалдааны төвүүд бүх юм одоо нэг дор ингээ байж идэг. Ерөнхийдөө бид нар гэрээсээ гараад 2 цагийн дотор бүх юм амжуулаад ороод ирдэг. Хоолундаа аваад хөвч юухтаа аваад ингээд ороод ирэх боломжтой байдаг. За тэгээ энэ бол яг ингээ миний гэр бүлийн талаар байна. Тэгээ ерөнхийдөө би өөрөө хөв хүний талаар юу гэхээр одоо докторийнхаа сургалтыг эхлүүлээд 5 жил гаруй явж байна. Тэгээ анх одоо төлөвснөөс бол арай удаашралтай явж байгаа. Яагаад гэвэл би өөрөө уул уурхай инженер мэрэгчлээ хүн. Гэхдээ агсан төвчний сургалтаа болохоор химийн одоо салбар руу орж хийхээр болсон. Тэгээ энэ дээрээс маш их юмыг одоо шинээр сурах хэрэгтэй болоод шинэ зүйлүүдийг сураад тэрийг одоо яг Монголд хэрэгтэй зүйлээр Монголд яаж хэрэгтэй байж болох уу гэдэг байдлаар ажилласан. Тэгээд одоо энэ зэс алтны баяжмлыг боловсруулах, тэгээд энийг гүн боловсруулж одоо эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах гэдэг дээр л одоо ажиллаж байна. За тэгээд энэний эхний одоо шатанд бол энэ докторийн ажлыг хамгаалж байгаа. За тэгээд докторийн ажлаа хамгаалж дуусаад энэ Фрайбергийнхээ сургуульд бас ажиллахаар болцсон байгаа. 7 сарын 1-ээс тэгээд үргэлжлүүлээд бас цааш нь хөгжүүлээд эцсийн одоо бүтээгдэхүүн гаргахтал нь ингээд хөгжүүлэх сонирхолтой бас байгаа. Энэ их гоё мэдээ билээ. Тэгээд докторийн ажлаа баг бичиж дуусаагүй байхад чинь Фрайбергийн уул уурхай академийн дэргэдэх Фрайбергийн техник их сургууль гэж явдаг тийм. Энд Wissenschaftliche Mitarbeiter буюу үндсэн ажилтнаар орох одоо урилга авсан гэсэн үг гэж би ойлгосон. Тэгэхээр манай мундаг энэ боловсон хүчнийг энэ сургууль яагаад авахар болсон бол? Энэ сургуульд ингээд ажиллаж явах түрүү жил би хагас цагийн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Тэгээ хагас цагийн ажилтнаар ажиллаж итэл ерөнхийдөө манай төсөөл юм гэдэг нэлээд шахуу болцсон байсан. Тэгээд шахуу болоод нэг жилийн дотор одоо бүх төслийг гүйцэтгэх одоо миний хэсгийг гүйцэтгэх хэрэгтэй болоод тэгээд намайг авсан. Тэгээ би энэ дээр ороод ажиллаад ингээд бүх чадлаараа хичээгээд ажиллаад шин одоо орой 8-9 цаг хүртэл ажиллаад ингээд явж исэн. Тэгээд тэрний маань үр шим одоо гарч ийн гэж би ойлгож байгаа. Одоо тэрийг харсан тэр өөр төслийн удирдагч хараад энэ очроо чинь нэг иймэрхүү ажилт юм байна. Тэгээ би ерөнхийдөө бол сар болгон бид нар уулздаг төслийн хүрээнд. Тэгээс уулзах болгонд бол би ихтгэл тавиал ингээл одоо ажиллаа гэлзуулаад явцсан. Тэгээ тэрнээс болоод энэ Пүрочер бол ерөнхийдөө их сайн хурдан ажилтг юм байна гэд. Тэгээ би төслийнхээ удирдагчтай уулзсан чинь ийм ажлын санал байна чи орооч ээ. Тэгээд анх одоо зарлагдсан нь болохоор ажлын байр нь зарлагдахтай хагас цагаар зарлагдсан. Тэгээ би хэлсэн л дээ. Энэ хагас цагаар би бол ажиллаж чадахгүй гэдгсэн. Тэгтэл үгүй энийг бүтэн цаг болгоод чамайг ингээд энд ажиллуулах боломжтой болж байна. Чи юу яана? Одоо энэ манай шин төслийг ингээд хагас үйлдвэрлэлийн хэмжээнд болгож ерөнхийдөө хөгжүүлэх ёстой гэж хэлсэн. Тэгээд одоо энэ төсөл рүү бол 7 сарын 1-ээс орно гэж төлөвлөсөн явж байгаа. Тэгээд яг урд нь бол би дандаа нэг 10-20 грамм дээр ажилладаг бол энэ бол 200 литрийг буюу яг үйлдвэрний өмнөх төсөл дээр одоо ажиллаж байгаа. Энэгээрээ бас одоо ер нь бол жоохон хөдөлмөрч байх гэж хичээсэн. Тэгээд тэрний л үр шимээр одоо ажлын байрны санал авлаа гэж бодож байгаа. Ажил хийсэн хүний амруу шар тусарно гэж тэгээд өөрийгөө баталж нотолж харуулсан болохоор ингээд урилгаар ийм сайхан ажилд орохоор болж байгаад нь бас баяр хүргэе. Тэгээд Пүрочер чи Монголд болохоор шинжлэх ухааны технологийн их сургуулийг төгссөн байлээ тийм ээ? Шинжлэх ухааны технологийн их сургуулийг уул уурхай инженер мэргэжлэр төгссөн гэж би ойлгосон байж байгаа. 2008 онд уул уурхай инженерийн бакалаврын зэрэг бакалаврын ангид орсон. Тэгээ 12 онд төгсөөд тэгээд 12 онд төгсөнгүүтээ ажилд орсон л доо. Тэгээд ажил уурхай дээр очиж ажил хийж үзсэн. Дээр нь одоо төслийн компаниуд дээр очиж ажиллаж ийсэн. Тэгээ яг оюутлогоотой бол зүгээр яг би оюутлогоон дотоодын тэтгэлгийг авч ийсэн. Тэрүүгээр л холбогдно. Өөрөөр бол би оюутлогоо дээр очиж ажиллаж үзээгүй. Яг төслийн
хурлын ч юм уу тийм конференцийн үеэр бас би оюутлах өдөрж очилж үзчихсэн. Тэгээд ер нь бол маш сайхан үйлдвэр ерөнхийдөө дэлхийн хэмжээний мундаг үйлдвэр багсж байна гэдгийг харсан л да. Энэ үйлдвэрийг ингээд дагаад Монгол улс илүү сайхан хөгжих юм байна. Энэ үйлдвэрийг дагаад ингээд энэ үйлдвэртэй ингээд холбогдоод цаашдаа ажиллах юмсан гэж би боддог байсан. Тий. За баярлалаа. Прочро тэгээд Монголд одоо уул уурхай инженерээр мэрэгчлэр төгссөн хүн Германд хим буюу химч одоо бас нэг шал өөр салбар болоо явчих чинь тийм ээ. Тэгэхээр өөр салбар руу өөр хэл дээр эрдмийн ажил бичихэд ер нь хэцүү хүндрэлтэй байдал илнээс ахуулаад ч юм уу тиймэрхүү асуудал гарч ирсэн үү? Тэгээд дээрэс нь бас нэг зүйлийг би асууя гэж бодож байна. Монголоос ирэхдээ бас нэлээ их баяжмал эрдэс бодис авчирч шинжилүүлсэн гэж бас чамайг сонс. Тий, уулуурхаагаас шууд хим рүү орно гэдэг бол нэлээд хэцүү байсан. Анх ингээл ирээд бүх ингээл лабораторийн төвшний юмнуудыг хараад ингээд нэлээд аналитикийн төвшөнд те. Тэгээ тэрийг бүгдийг ингээд нэг сураад явцын дунд шантарч исэн үе байсан л да. Ялангуяа эндхийн нөгөө юуг нь хүмүүстэй сайн ойлголцохгүй те. Одоо мэдээж бүх зүйлийг шинээр сурж байгаа болохоор энд одоо PhD-гийн оюутан гэдэг бол ерөөсө бие дагаа сурдаг байхад би ингээд шинээр сураал ингээд бүгднийг ингээд ухаж үзээл. Тэгээ ерөнхийдөө би юу гэж ойлгосон юм бэ? Бүгднийг би өөрөө хийх хэрэгтэй юм байна гэдэг ойлгосон. Тэгэл бүх одоо энд одоо сургуульд байгаа бүх багцнуудыг одоо ерөнхийдөө нэг PhD-гийн оюутнууд ингээд эзэмшээд авцсан. Тэгээ тэднэрээс нь оч нэг нэгээр нь суралцаад тэгээд ихэн явцдаа ерөнхийдөө ингэж ажилтг юм байна. Тэгээд энийг би ингэж хувиргаж болох юм байна гэдгийг би харсан. Тэгээ ерөнхийдөө манай энэ факультет болохоор эрдэс минералогийн факультет. Тэрний одоо химийн одоо урвал химийн одоо юу гин. За одоо химийн боловсруулалтыг нь хийдэг маш өргөн хэмжээний одоо цементнээс ахуулаад одоо зэсийн баяжмал, зэсийн гол эрдсүүдийн хүртэл бид ингээд судалдаг юм том өргөн хэмжээний судалгаа хийдэг газар байхгүй. Тэн дотор нь би одоо докторийн ажлынхаа хүрээнд ингээд материал хайж исэн. Тэгээд би яг өөрөө бол авчирээгүй байгаа. Материал хайгаад ерөнхийдөө Монголоос энэ ордууд нь боломжтой юм байна гэх. Тэгээд Монголд хүмүүстэйгээ харилцаад ингээд инженерүүдтэй харилцаад бас хамтарч ажиллаж исэн хүмүүстэйгээ харилцаад тэгээд тэрнийхээ шугамар ээжүүдийг авсан байгаа. Хэрвээ тэгээгүй бол одоо би Африкаас ч юм уу те Өмнөд Америкаас ч юм уу нэг дээжин дээр ажиллах одоо ерөнхийдөө төлөвлөгөөтэй байсан. Одоо манай профессорын төлөвлөгөө бол гэтээ би бол зөрсөөр байгаад үгүй би Монголоос дээж авчирья. Эргээд Монголд эн чинь бол хэрэгтэй зүйл болно гэж үзсэн. Тэгээ Монголоос дээж авчираад уусгаж үзээд одоо химийн боловсруулалт хийж үзэхэд бас боломжийн үр дүнгууд харагдсан л да. Тэгээ нарийн судалж үзээд энэний цаана яг юу байгаа юм бэ? Ямар одоо механизмаар, ямар одоо зарчмаар энэ ингэж эсэлдүүлж, ямар зарчмаар ингэж боловсруулж болоод байгаа юм бэ гэдгийг би судалсан л да. Тэгээд нөгөө нэг мэдэхгүй байсан, нөгөө чадахгүй байсан багцнуудтай ингээд нөгөө гаршаад эхлэх тусмаа учрыг нь олж эхэлсэн л дээ. Тэгэд одоо энэ миний ажиллаж байгаа салбар өөрөө Yono Metallurg гэдэг цоошин салбар байна. Металлургийн одоо шинэ салбар гэсэн үг. Ерөнхийдөө бол гидр металлург буюу усан орчинд боловсруулах, пирометаллург буюу одоо хайлуулж боловсруулах гэсэн юм хоёр үндсэн технологи байдаг. Тэрнээс гадагшаага одоо Yono Metallurg буюу усгүй, тэгээ галгүй төр технологиг одоо бид нар хөгжүүлж байгаа. Тэгээ тэр явцын дунд ингээ бүх систем нь, бүх химийн өгөгдөл датанууд нь угаасаа байхгүй. Тэгээ тэн дээр ингээ бүгднийг судлах. Гэхдээ эрчимтэй хөгжиж байгаа салбар. Тэгээ тэн дээр нь ингээд судалгаа хийж үзээд энэ ийм учиртай болоод зэсийн эрдэс нь уусаад байгаа юм. Ийм учиртай болоод алтан уусаад байгаа юм байна гэдгийг одоо докторийн ажлын хүрээнд судалсан. Яг нь Мюнхенд болсон одоо эрдэм шинжилгээний хурал дээр бол ерөнхий төр сэдвээ яриад ийм боломж байна гэдгийг яриад тэгээд ингэж боловсруулад ингэж ийм эцсийн бүтээгдэхүүн гаргана гэдэг тэр санаагаа яг гарсан үр дүн дээрээ тулгуурлаж ярьсан. Тэгээд яг дээд байранд орсон. Тэгээд
яагаад заавал Монголоос дээж авчрах хэрэгтэй юм бэ гэвэл Монголын гол асуудал нь өөрөө бид хагас одоо боловсруулсан тий түүхий дээр бид нэр одоо маш их баялагийг гадагш нь гаргаж идэв. За миний одоо хамгийн сүүлийн үеийн одоо судалгаанаас харахад Монгол 60 сая орчим зэсийн хүдрийг боловсруулж 1.2 сая тонн зэсийн бажмал үйлдвэрлэж байгаа. Тэгээ энэ маань өөрөө бид нар ингээд маш их боломжийг алдчихин гэсэн үг. Тэн дотор нь одоо бүх төрлийн элементүүд байгаа тий. Газрын ховор элементүүд байгаа. Дээр нь нэмээд үнэт металлууд ингээд гадагшаага ингээд одоо хятад бүгд найрамд хятад улсад ингээд боловсруулагдчихин гэсэн. Тэнд ингээд бүх тэр металлууд ингээд дагалдах юм салгагдаад дараагийнх нь төвчний бүтээгдэхүүн болоод ингээд цаашаа яваад гэж. Монголд эргэж орж ирэх юм ерөөсөө л тэр төлбөрийг тушаасан мөнгөн те татвар байдлаар роялти байдлаар орж иж байгаа байхгүй. Тэгэхээр энийг л би Монголд яаж үлдээх үү те үлдээхдээ одоо байгаль орчинд ээлтэйгээр байгаль орчинд халгүй тэр технологиор тэгэд хөрөнгө оруулалт нь бага тийм технологиор яаж шийдэх үү гэж ерөнхийдөө боддог одоо мөрөөддөг байсан. Тэгээ тэр нь одоо энэ Яна металлургийн шин салбар гэж одоо дүгнээд байгаа. Би нөгөө өмнө хэлжсэн нөгөө уулуурхаан үйлдвэрт ажиллаж байсан нөгөө тэр нь болохоор алтны үйлдвэрт ажиллаж байсан. Цианидын үйлдвэрт. Тэнд үйлдвэрийг болохоор маш нэг том хэмжээтэй биш ч гэсэн ерөнхийдөө байгаль орчин одоо бүх юм нь одоо жоохон эрсдэлтэй тий. Гэхдээ тэр бол бас агсан төвчний үйлдвэр байсан. Тэгээд ерөнхийдөө хараад Монголд ер нь яг үйлдвэр дээр ажиллаж үзчихэд дараа нь ийм сэдвээ хайгаад явбал илүү зөв юм шиг санагдав. Ягаад гэвэл одоо үйлдвэр нь бага ус хэрэглэх ёстой байх гэдэм байна. Бага эрчим хүч зарцуулах ёстой. За тэгээд амархан байдлаар байгаль орчинд ээлтэй технологиор үйлдвэрлэх ёстой гэдэг тэр концепцийг гаргаж авсан. Тэгээд тэрнийхээ дагуу хөөж явж байгаад энэ PhD хийх боломжийг олсон юм. Тэгэхээр чинь өөрийнхөө сурж байгаа өөрийнхөө эрдмийн ажлаар ер нь жоох алсын хараа болгоод дэ бодоод оруулсан төсөл юм биш үү? Тэгэхээр энэ төсөл нь үнэхээр Монголын одоо уул уурхайн салбарт хэрэгжиж эхлэх юм бол чи өөрийнхөө салбарт бас нэг одоо дэвшлиг хөгжлийг оруулж байна гэж ойлгож болох нь байна. Тий, үндсэндээ бол бид нар одоо Хятад ч юм уу те Япон, Солонгосыг бол одоо энэ пирамидалургийн салбараар ч юм ийм одоо хөгжчихсэн юмнуудаар нь бид гүйцэхгүй. Яаж гүйцэх вэ гэвэл мэдээж энэ цоошин технологиор Яна металлург гэдэг юм уу те даралтад дуусгалтын арга ч гэдэг юм уу ийм цоошин хөгжиж байгаа технологиг барьж аваад тэрийг нь бид нар өөрсдөө нутагшуулах замаар хөгжүүл тэр улсуудтай ингээд дүүцэх хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж болж байгаа юм. Тэгээд тавчлах боломж байна гэж ойлгох. Би бол тэгэж харж байгаа мэрэгжлийн хүнийхээ хувьд. Тэгээд гол нь энэ салбар маань өөрөө шинэ салбар гэж хэлсэн те. Гэхдээ одоо миний хийгээд байгаа судалгааны туршилтын ажлуудын одоо үр дүнгээс харахад одоо байгаа технологиудтай уялдуулж болж байгаа, хослуулж болж байгаа. Тэгэхээр илүү их ингээ одоо амьдрал дээр практик дээр буух магадлал өндөр болчихж байгаа. Тэгээ би ерөнхийдөө энэ Германд одоо энэ судалгааныхаа ажлыг дуусгаад за яг боллоо гэж үзсэн тохиолдолд одоо Монголд очиж энийг ингээд яг бодит амьдрал дээр хийж үзэх бас сонирхол байгаа. Тийм учраас эхлээд би эндээ гүн боловсруулж эндээ гүн судлах хэрэгтэй гэдэг зарчмыг барьж ажиллаж байгаа. Тийм учраас их сургуультай үлдсэн маань бас миний хувьд бас яг хүсэж исэн зүйл маань байсан. Яагаад гэвэл энэ сургуульд хамгийн сүүлийн үеийн багц төхөөрөмж төхөөрөмжүүд байна. Бүх төрлөөр нь одоо эрдэсийг судалж байна, тэ? Химийн боловсруулалт, тэгээ рентген боловсруулалтаар тэрнээс гадна нарийн анализийн төхөөрөмжүүдээр ингээд эрдэсийг бүрэн тодорхойлж байгаа. Тэрний механизмыг тодорхойлж байгаа. Тэрний шин чанарыг тодорхойлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол ерөөсөө миний хүсдэг тэр би юу хийж байгаагаа одоо ямар бодис дээр ямар эрдэс дээр ажиллаж байгаагаа сайн мэдчих авах юм бол
дараа нь өөрт ямар ч тэр төрлийн юм яг энэ арга зүгээрээ боловсруулж болж байгаа байхгүй. Тэгэхээр одоогоор ингэж яригадаад байгаа тий өөрөөс чинь би бас сонсч байсан 1 кг цэсийг $10 гадагшаа борлуулчихад $1000 гар утас аваад тэр гар утсанд маш бага хэмжээний зэс орц явж байгаа. Тэгэхээр ийм алдаатай бодлого одоо байдаг тий аль байж байгаа. Энд ер нь их өөрчлөлт оруулах жижиг үйлдвэрүүдийг ч юм уу ирээдүйд өөрийнхөө дэлхийн хэмжээнд одоо өрсөлдөх боловсон өвчин болчихлоо шүү дээ. Германы их сургуулийн урилгаар ажиллана гэдэг бол нэлийн өшөө улам гүнзгэрнэ гэсэн үг баг. Тэгэхээр ийм одоо мэдлэг боловсрал энэ чадсагаа Монголд хизээ нэгэн цагт очиод авч очиод ер нь тодорхой хэмжээний үйлдвэр ч юм уу өөрийнхөө ажлын үр дүнг бол Монголда гаргана гэд бодоод явдаг юм шиг байна тийм ээ. Тэсээ тэгж ойлголоо. Тийм мөрөөдөл бас байна тий. Тий энд ингээд байж ах хугацаанд би л айгүйх маш завгүй ажилласан. Тий түрүүн би хэлсэн нөгөө гүйцэж авахын тулд одоо нэг инженер судлаач одоо эрдэм шинжилгээний ажилтны хоёрын дунд ингэж орших учраас энэ хоёрыг ингээд хоёулынгийн хослууд сайн авчихын тулд маш их ажиллах хэрэгтэй болсон тий. Тэгээд Монголд очиод энийг ингээд үйлдвэр болгож энийг ингээд бүтээгдэхүүн гаргадаг тий тэрүүгээр нэмэлт одоо ашиг олдог ийм үйлдвэртэй болохын тулд мэдээж маш их хэмжээний судалгаа хэрэгтэй. Түрүүний та хэлсэн нөгөө нэг бид нар 1 кг цэсийг $10 зараад буцаагаад $1000 юм ингээ авч ийна. Энэ бол яг нөгөө нэг нэмэн үртэг шингээх гэдэг юм чи яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар монголчууд болохоор 1 кг цэсээ ч бараг үлдэлж чадахгүй байгаа. Тэ? Баяжмлаар нь гаргаад явуулж байна. Яг эрдмийн үйлдвэр болохоор катодын цэс үйлдвэрлээ тэрүүгээрээ одоо цэвэр цэс үйлдвэрлэж байгаа. Гэхдээ тэр нь маш бага хэмжээтэй. Миний санаад байгаа одоо юу бол тодорхой хэмжээний баяжмлыг шууд боловсруулад тэндээс нь одоо элементүүдийг нь ялгаж аваад цэсээ үйлдвэрлээд тэр цэсээрээ одоо юу гэдгийг утсанд ордог эд ангиуд янз бүрийн эд ангиудыг бас дахиад үйлдвэрлүүл илүү үн цэнтэй болно гэж боддог. Тэхийн тулд бас мэрэгчлэлтэнгүүд хэрэгтэй. Зөвхөн ганцаараа би Монголд очиод энийг хийж чадахгүй тий. Одоо би хэрвээ сургуулаа төгссөний дараа ямар ажил хийх вэ гэвэл мэдээж энэ төслийнхээ ажлыг хийн. Тэрнээс гадна Монголд байгаа оюутнуудтай бас холбогдохыг бодож байгаа. Тэнд байгаа оюутнуудад үнгүй хичээл зааж өгд юм уу? Эсвэл тэнд байгаа оюутнуудтай нэг дипломын өдөртөж өгд юм уу? Эсвэл дипломон дээр нь тусалдаг юм уу? Хэрэгцээтэй датагаар нь хангаж өгд юм уу? Ингиж нөгөө нэг над шиг одоо төвчний олон инженерүүдийг бас бэлдэх сонирхол байна. Би Монголд очиод магадгүй нэг үйлдвэрт очиод нэг уурхад очиод амжилаад амьдралаа хөөгөөд ингээ явбал тэр нь одоо тэрүүхэн тэндээ ингээд үлдэнэ. Хэрвээ би энд байвал бас зөндөө ашигтай юм харагдаад байгаа. Олон инженер хүүхдүүдийг бас сургаж болох юм байна. Нэгт хоёрт өөрөө бас гэр бүлийнхээ амьдралыг бас зохицуулж болох юм байна тий. Германы нөхцөл орчин ямар вэ? Ажил орчин ямар вэ? Тэрүүгээрээ дамжуулаад бас тодорхой хэмжээнд гэр бүлээ зохицуулна. Дээр нь бас оюутнуудыг одоо дамжуулж ирээсэй гэж би бас бодож байгаа. Надаар дамжуулаад энд одоо энэ төсөл дээр оролцдог ч юм уу те Монголоос тэтгэлэг янз бүрийн юмнуудыг нь одоо хамтарч энэ дээр юм хийхээсэй гэж би боддог. Тэгээ одоо яг төгснөхийн дараа тиймэрхүү саналуудыг бол бас сургуулиуд янз бүрийн газруудад тавья гэж бодоод байгаа. Ганц хоёр оюутныг удирдна, дээр нь чиглэл өгнө, дээр нь бас энэ оноо металлургийн аргыг бас Монголд нэвтрүүлээсэй тий. Монголд нэг судлаач арай өөр нэг уусмлыг юм барьж аваад ингээд судалгаа хийгээсэй гэж бод. Бас чиний дараагийн үеийн дүүнерт чинь Монголд сурж байгаа, энэ чиглэлээр сурж байгаа оюутан залуучууд байх юм бол бас чам руу хандаж болох нь тий. Энд өөрөө ажилласаг байдаг хүн бол нэлээд их өндөр шаардлага тавьж оюутнуудтай ажиллах байх гэж бодож байна. Тэгэхээр манай пүр очрын сэтгэл санаанд нийцэх одоо тийм ундаг залуучууд байх юм бол бас хандаж болох юм шүү дээ. Тэгжээж бид нар улс орноо хөгжүүлэн тал талынхаа мэдлгүүдийг цуглуулж ажгээд тэгээд энд сурсан чадсан юмараа бас зөвхөн өөртөө биш өрөөлдөө нөлөөтэй явъя гэд бодож байгаа гэдэг чинь бол аюу тал баяртай байна. Тэгэхээр би бас хэрэгтэй зочин олсон байна гэдээ их баярлж байна. Сая ярианаас чинь зөвхөн өөрийгөө биш бас улс орноо бодоод өөр хүүхдүүдэд бодоод ингэж явж байгаа гэж. Пүр очроо танай ээж чинь бас Монгол улсын зөвлөх инженер хүн байдаг юм бэ. Тэгээд докторийн ажлаа бичиж байхдаа
шантрах юм мэдээж гардаг байсан байж таараа хоёлоо дээр танилцж байхад ярьжсэн чинь нэг хүүхэдтэй болсон 5 жилийн дотор 2 хүүхэдтэй болно. Эхнэр гэр бүл өөрийн сургууль гэх тийм амар биш хүний газар гэж ярьдаг манайхан. Тэгэхээр аавыгаа бодоод би докторийн ажлаа ер нь бичиж дуусна гэж үргэлж зорж аавыгаа бодохоор би урам зориг авдаг байсан гэж ярьжсэн. Тэгэхээр ээж аав хоёроо тавчхан танилцуулж болох уу? Тийм, манай ээж аав хоёр болохоор бас Монголын хөгжилд хувь нэмрээ оруулаад явж исэн. Манай аав бол явж исэн л та. Тэгээд одоо Тэнгэрийн оронд байгаа. Тэгээ ээж маань болохоор одоо бас Монголын хөгжилд бас том хувь нэмрээ оруулаад ингээ үйлдвэрүүдийг ингээд зөвлөдөг, үйлдвэрүүд шинээр байгуулах тутам зөвлөдөг, тусалдаг тэнд очиж ингээд экспертиз хийдэг тийм хүн байгаа. Тэгээ яагаад аавыгаа би ингэж хэлсэн юм бэ гэхээр ерөнхийдөө бол би ажиллаа бол ер нь дууссан байсан. Нэг жилийн өмнө. Тэгээд тухайн үед дуусаад ерөнхийдөө дуусах шат руугаа орж исэн. Нэг өдөр л аав нь алга болцсон. Аав нь өнгөрцөн. Тэгээд тэрнээс болоод тэрхийнхээ өмнө аав ярьдаг байсан байхгүй юу? Одоо Германд ч нэг юм байдаг шүү дээ. Хэрвээ хүн ингээ доктор болвол доктор гэж бичээд миний аавын нэр явдаг байхгүй юу? Тэ? Доктор Тогтох Баатар гэж явна тэ. Тэгэхээр манай аав тоглоод тэгдэг байсан. Дандаа тэгж ярьдаг нэг. Би ингээд өмнөөс нь очиод докторыг авчнаа гэдээ ярьдаг гэсэн байхгүй юу? Тэгээд тэрнээс улбаалаад ерөнхийдөө ээжээс илүү аав их тийм нэг юу яад юм байна анхаардаг тий. Ер нь бол манай аав бас одоо 2 хүүхдээ өсгсөн хүн л дээ. Манай ээж бол орхон уул уурхаанд ажилладаг байсан болохоор ерөнхийдөө жилдээ нэг нэлээд хэдэн хоногт нь байхгүй байдаг. Аав л бүх юмыг зохицуулдаг тий. Гэртээ хоол ундаа хийгээл одоо 2 хүүхдээ хараал ингээл явж идэг. Гэхдээ манай аав айгүй мундаг тийм хүн байсан. Бүх ингээд миний одоо байгаа бүх сайхан чанаруудыг ааваасаа би авсан гэж боддог. Ээжээсээ бас авсан юм нэлээд байгаа ч гэсэн одоо гол нөлөөлөл нь одоо хүний төлөвшил гэж байгаа шүү дээ. Тэр юмд нь их аав их нөлөөсөн юм болов гэж би боддог. Тэгээд би ер нь аавдаа ер нь олигтой одоо очийг хариулж чадаагүй гэж би боддог байхгүй юу. Тэгээд яг ийм зэрэг аваад ингээд өөрийнх нь нэр нь ингээд явж ивэл их гоё бах таа л гэж бодож ирсэн. Тэгээд тэгж чадаагүй. Тэгтээ одоо нэг яг ингээд шантарч исэн үед те ингээд хэцүү байж ах үед аавын тэр үгэл намайг хүч өгдөг гэсэн байхгүй. Би өмнөөс нь очиод авчнаа гэд тэгж их хүсэж исэн, тэгж их энд ирээд ингээд хамт ингээд баярлна гэж хүсэж исэн болохоор би яг энэ ажлаа бүр жоохон сунгасан л да. Илүү ингээд чанартай болох гээд илүү одоо гүн судалгаа хийхин тулд би сунгасан. Тэгээд миний диплом бол яг тухайн үед аавыг ингээд өнгөрөхөөс өмнө болохоор нэг 150 орчим хуудастайсан. Одоо бол 200 гараад талигаад явцсан байгаа. Гэхдээ гол нөгөө нэг нарийн судалгаануудыг илүү чанартай болгохын тулд би илүү их ажилласан. Тэгээд нөгөө ээж маань болохоор миний ажлыг ерөөсөө өдөр тутам л надаас асууж идэв. Ер нь бол байнга ирж идэг. Байнга л одоо мэрэгжлийн хүн, 2 мэрэгжлийн хүн учраас бит хоёр ингээл бараг нөгөө гэр бүлийн юм ярьдаг уу? Өө ээж та сайн уу? Би яаж ийн гэл тэгэл миний ажил руу ороо явчихна. Эсвэл ээж ажил руу ороо явцдаг. Тэгээд бас тим аав ээжтэй байх нь хэр гоё байдаг. Хоёлоо техникийн, хоёлоо инженерийн суурьтай хүмүүс болохоор гол юмнуудыг нь ерөнхийдөө бол энэ хоёр хүн босгож өгсөн. Гэхдээ аав бол илүү их надад нөлөөсөн. Ялангуяа нөгөө миний нарийн ямиг ойлгодгүй байх гэж бодоход айгүй ойлгодог те. Салтыг ингэж боловсруулдаг байхгүй юу? Ингэж яадаг байхгүй гэл надаа ингэ лекц тавьж маяг тэгэл тэрийг би сонсоод яг үндэ үний юм яриад байдаг байсан. Тэгээд ерөнхийдөө аавынхаа гэгээн дурсгалд зориулж л би энэ ажлыг одоо хийж дуусгая. Илүү чанартай хий. Зүгээр ингээд
тухайн одоо 4 жилдээ ч юм уу багтаагаад хурдан ингээ бичиж болно. Гэхдээ тэрнээс илүүгээр илүү чанартай, илүү бодиттой тэр одоо өнгөрснөөс нь хойш би 1-2 том туршилт нэмж тавьсан байгаа. Яг одоо хүдэр дээрээ яах вэ? Тэгээд өөр нарийн бусад элементүүдийг яаж ин гэдэг тэр нарийн судалгаануудыг бас тавьсан байгаа. Тийм тэгээд тэр маань ч бас амжилттай болсон. Тэгээд би яг энэ югаараа тэгэхээр ээж аавдаа үнэхээр талархаж явдсан шүү. Ялангуяа одоо ээжтэй бол маш их талархаж явдаг. Энэ бүх ард одоо ажлын одоо энэ суурийг бол ээж босгож бий болгож өгсөн хүн баггүй. Анханаас нь ингээд намайг дөнгөж оюутан байхад л уурхаа үйлдвэрээр дагуулж аваад үзүүлээл энэ юм учиртай энэ гэдэг гээл. Тэгээд үйлдвэр дээр ажиллаулаад ер нь хэний ч баг хийдэггүй тийм хүнд ажлуудыг хүртэл намайг ингээд чи сурах хэрэгтэй бүгдийг нь багаас нь сурах хэрэгтэй гэл ингээд сургасан. Тэр ийм л ээж аавтай хүндээ тэгээд ерөнхийдөө би бол өөрөө бол энийг өөр ээж аавтай байсан бол ийм төвшөнд хүрэхгүй байх гэж би боддог. Тэгээд мэдээж бас бүх ажлын ард нь бас эхнэр маань байж идэг те өдөр тутмын хэцүү байдалд нь эхнэр маань байдаг. Докторийн ажил гэдэг бол нэг тийм үндэ амархан ажил биш. Одоо ч гэсэн ингээд би өнөөдөр хагас өдөр ихэд би ажил дээрээ сууж л байгаа байхгүй. Тэ тэгэхэд ингээд 2 хүүхдээ зохицуулаад ингээд явна. Мэдээж би бас уян хатан байдаг. Их сургуульд ажиллаж байгааг энийг тавуудлна. Би өдөр бараа явж болно. Гарч очиод хүүхдүүдээ авч аваад ингээд хүүхдүүдтэйгээ цагаан өнгөрөөчөд орой ирээд буцаад ингээд суудаг ч юм уу те. Өглөө эрт ирээд ажиллаа хийчихэд өдөр нь эрт явж болно. Гэхдээ л энэ бүхнийг зохицуулна гэдэг үйл ард нь маш сайн ихнэр байхгүй болдгоо. Тийм байна. Маш их баярлалаа. Маш их гоё нээлттэй бас сэтгэлийнхэн аавда бодож санаж явсан бид нартай нээлттэй хуваалцсанд маш их баярлж байна. Тэгээд аав нь бол мэдээж хэрэг маш их баярлсан байж дараа чи үр дүнг нь бол аавда үзүүлж чадсангүй гэж хэлсэн. Гэхдээ аав чинь бол түнд чинь итгээд би очиж авна гэд ярьжсэн хүн чинь хүүдээ итгэцэн байж байгаа ч дуусна гэдэг чинь тийм намар очиж авна гэж ярьжсэн. Тийм. Тэгэхээр тэрий чинь мэдчихсэн. Тийм болохоор чи аавыг бол маш их баярлуулж чадсан гэж би бол бодож байна. Аав нь ер нь докторийн ажил ихэлсэн гадаад орнд ихэлсэн гэд сонсоход л ерөөсөө тэр чигээр баярлуулсан гэсэн үг. Би бол тэгж бодож байна. Тэгээд дээрэс нь манай зочин манаас их гинт ирээд юм мундаг болчихсон залуу бас биш юм бэлээ. Өмнө нь Монгол улсын тэргүүний оюутны алтан медаль авч байсан байлээ тийм ээ 2008 онд. Математикийн хүрэл медальтай 2006 оны гээд ер нь суур боловсрал сайтай их потенциал өндөртэй ийм мундаг залуу зочин байж байгаа. Тэгээд хийж байгаа бүх зүйл нь их сайхан урагштай сайхан байх байхаа гэд бодож байна. Тэгээд ерөнхийдөө тэрнээс хойш бол яг мэрэгжлийнхээ амиг л их хөөсөн. Тийм. Тэгээд ерөнхийдөө доктор болохын тулд айгүй их зүйлийг би золиослсон гэж боддог. Тийм. Одоо нэг завсрын нөгөө юунууд идэв шүү дээ. Хобби ч гэдэм юм уу те. Тэрийг маш их золиослсон. Бас найз нөхдөд зарим одоо найз нөхөд Монголд байдаг найз нөхдийн харилцаа ч гэдэм юм. Тийм юмнууд бас ингээд одоо хатгаар алга болцсон байдаг те. Тэгээд сүүлд би одоо жишээлбэл хизээ кино театр орсноос сандаггүй. Тэр ингээд маш их цагийг золиослсон тийм. Яг уу би тэр цаг чинь буцаад ирнэ чи залуу хүн учраас. Тийм, гол нь яг миний ихтгэл үнэмшилтэй л холбоотой. Би одоо аавдаал энэ бүхнийг сайнаараа хийж харуулах юм. Тэгэхээр би нөгөө худлаа ингэж хийж чаддгүй юмыг заавал нэг туршилтыг 2 тавьдаг ч юм уу 3 тавьдаг ч юм уу тэгжиж ингэж алдаа оноог нь харж иж хийдэг. Тэгээд суурийн зөв тавьчвал дараа нь юм нь илүү амархан болдог учраас тэгээд тийм учраас би айгүйх ажилдаг л да. Тэгээд тэрнээс болоод ажлаас болоод ерөнхийдөө чөлөө цаг гарсан ч гэсэн нэг юм холбогдолтой мэдээлэл уншаал байж идэг. Ер нь бол бүх PhD-ийн оюутнууд ийм л байдаг. Тийм бүгдээрээ л нэг маш том юмнуудаа золиослсон байдаг. Гэхдээ тий одоо Германд байгаа одоо бусад герман оюутнууд гэл жишээлбэл гэр бүлд байдаггүй тийм бүгдээрээ л ерөнхийдөө доктор босныхаа дараа гэр бүлтэй болдог ч гэдэг юм тийм намайг бас нэг өөр ташуурддаг зүйл миний гэр бүл гэдэг. Өнөөдөр би юм хийгээд
хурдхан, чанартай, сайн хийгээд явхад гэр бүл маань л байдаг. Тэгэхгүй бол хэрвээ би ингээд жоохон назгаараад хэрвээ би жоохон ингээд явбал гэр бүлийн амьдрал жоохон хэцүүднэ. Тийм учраас бас гэр бүл маш их намайг түлхэж өгдөг. За маш их баярлалаа. Прочро тэгээд ер нь ямар нэг юмыг золихгүйгээр амжилтанд хүрсэн хүн гэж ер нь цөөхөн гэдэг. Дараа нь кино театр руу явах бол зөндөө цаг ирэх бах хүүхдүүд нь томроод ажил мэргэжилтэд дадаад эхлэхээр тэгэхээр энэ завгүй байсан он жилүүддээ бол чи 5 жилийн дараа маш их талархах байх та. Тийм юм хийж чадсан да. Юм хийж хүссэндээ хүрнэ гэдэг чинь л ер нь нэг төрлийн аз жаргал. Тийм сансандаа хүрэх чинь л. Тэгээд яг гол одоо чухал зүйл нь биендээс маш олон төрлийн багажин дээр ажил сурлаа. Бас онол практикийг бас хослуулж сурж байна. Тэгээ яг онол дээр байсан зүйлийг барьж аваад ингээд бодит амьдрал дээр ингээд яг юм бодит байгалийн эрдэс дээр ингээд уусгалт хийж үзээд ингээд ажилтгийг ингээд өөрийн гараар сурна гэдэг бол маш сонирхолтой л доо. Тий. Тэгээ ийм боломж бас тэр болгон инженерүүдэд бас олдоод идэггүй. Тэгээ Монголд очиод мэдээж энэ алдагдсан одоо нэг бодлын амжиг хийж чадаагүй юмнуудаа бас Монголд очиж хийхин төлөө бас би боддог л доо. Одоо жишээлбэл хувийн та түрүүн хийснэ бүжиг гэж ярьжсэн тий. Жишээлбэл би бүжигэнд аягүй дуртай. Дээрээс нь зураг аягүй сонирхдаг. Зурганд бас аягүй дуртай. Дээр нь жоохон IT талын зүйлд аягүй дуртай. Одоо шинэ хөгжиж байгаа хийсвэр оюухан ч гэдэг юм уу иймэрхүү зүйл би аягүй хоббитой юм л дээ. Тэгээ тэрийгээ бас хий гэж би боддог. Тэгээ мэдээж энэ докторийн ажлын хүрээнд л хийнэ л дээ. Мэдээж үйлдвэр бариул тэн дотор ч асар олон асуудлууд гарч ирнэ. Тэгэл тэрэн дээр нь одоо инженерийн зураг зөөж гэдэг юм уу, дээр нь одоо програмчлал, програм хангамж, автоматжуулалт гэдэг ийм юмнууд орж ирдэг учраас би тэрийгээ бас хөгжүүлнэ гэж боддог. Хариуцлага их бас нэмэгдээд явна. За тэгээд манай зочин маань 2 хүүхэдтэй гэд түрүүн би дурдсан. Тэр гэр бүлийнхэн талаар асууж болох уу? Ер нь оюут түүхний ар гэрт нь үзүүлдэг тийм нийгмийн халамжийн сангуудаас гадаад гэр бүлд одоо Монгол залуучууд маань тийм олдох тусламж дэмжлэг гэж байдаг юм бэ нүү? Ер нь гэр бүлтэй оюутнуудад ямар боломжууд, ямар хүндрэлүүд түгээмэл байдаг санагддаг уу? Германы хамгийн давуу тал нь бол ерөөсөө суурь нь маш сайн болсон гэж би боддог тий. Ялангуяа одоо бүх нийгмээрээ юм жигд байх гэж барьдаг бодлогууд аягүй зөв санагддаг. Тэгээ энэ нь болохоор мэдээж энэ улсын ихтгэл үнэмшил, энэ улсын одоо шашинтай холбоотой гэж би боддог. Тэгээд Монгол хүн одоо гадны хүн Герман улсад ирээд герман хүн шиг одоо хангамжаар амьдрна гэдэг бол бас маш том боломж гэж хардаг тий. Энэ улсад бол ирээд гэр бүлтэй оюутан байна гэдэг бол Монголд ажилтай гэр бүлтэй байхаас илүү одоо боломжтой гэж боддог. Тэгээд мэдээж энд ингээд хүүхдийн эрх, хүний эрх гэдэг бол номер 1 зүйл. Энд ирээд та одоо ажил хийгээд авж байгаа цалин чинь одоо амьдрахад хангалттай. Дээр нь хүүхдийн мөнгө гэж үүдэг те Монголд бас хүүхдийн мөнгө гэж үүдэг. Эндхийн хүүхдийн мөнгө бол тэр хүүхдийн сарын зардал нь байж үүдэг. За тэгээд дээр нь ээж нь одоо ингээд төрөөд ингээд хүүхдтэй болж байгаад ээжийн мөнгө гэж бас үүдэг. Цалинтай ээж гэж те. Дээр нь тэрийг бас аав нь авч болдог. Тийм боломжтой. Тийм учраас бид хоёр ерөнхийдөө хэдийн ингээд доктороор сурч байхад мэдээж ингээд бага хэмжээний мөнгө авч байгаа ч гэсэн бусад ингээд юмнуудаараа ангисаар байгаа нөхсөр байгаа боломжийн амьдрах нөхцөл бүрдчихэж байгаа. Германы хамгийн гоё зүйл нь бол даатгалын систем. Хэрвээ та даатгал төлөөд даатгалаа татвараа төлөөд явж байгаа тохиолдолд хүүхдтэй болоход
тэндээсээ маш их одоо буцаан авалтуудыг хийж болдог. Авдаг. Хүүхдийн мөнгө энд одоо гэдэг нь бол ерөөхдөө улсаас өгдөг тий. Тэгээ энэ асуудлуудыг бол манай эхнэр аягүй сайн мэддэг. Ягаад гэвэл манай эхнэр энд ирээд ингээд хэл сурж байгаа хувцастай ингээд олон улсын найзуудтай болоод Африк оюутнуудтай найзлаа. Дээр нь би ингээд гадны янз бүрийн оюутнуудтай найзлаад ялангуяа монголчуудаас ийм мэдээллийг авч чаддгүй. Заавал нэг юм гадны хүмүүсийн бүх боломжуудыг олж хараад бүх юмнуудыг хараад тэгээд дандаа биднэрт хэлж өгдөг байсан. Тэгээд энд байгаа оюутнууд бол цөөхөн хүүхэдтэй. Цөөхөн нь хүүхэдтэй тий. Ерөнхийдөө бит хоёр бол манай гэр бүл бол баг одоо баг 3-4 гэр бүл л хүүхэдтэй. Тэрний оюутан гэдэг ангилалд манай гэр бүл баг орох баг. Бус нь бол төгсөөд явцсан. Тэгээд энэ дандаа Африк оюутнууд ч юм уу, эсвэл Вьетнамууд ч юм уу, тийм хүмүүс ингээд хэлдэг. Өө чи ийм юм авах хэрэгтэй штэ, ингэх хэрэгтэй штэ. Чи энэ газараас очиод ийм анкет бүглөөд чи ингээд юу аав штэ те, тэтгэмж аав штэ. Чи энүүгээрээ ингээд одоо юм чи нөхөр чи оюутан юм чи ингээд авах хэрэгтэй штэ гэдэг бүр ингээд ёстой юм шиг ингээд ярьдаг те. Тэгэл тэр нь ингээд тэрэнд нь тийм сан бүрдсэн байдаг. Оюутан хүмүүст ингээд зориулсан бүх зүйл нь ер нь л хөнгөлөлттэй. За жишээлбэл энэ дээрээ хоолнд ороход өдрийн 1-2 евроор хоолнд орчдөг те. Оюутан байвал оюутны одоо том хотуудад гэвэл оюутан хүмүүс хөнгөлөлттэй тикет аавна гэдэг юм те. Тэгээд одоо яа дурын том одоо брэндүүдийн сайтаас та оюутан гэдгээ баталж чадах юм бол мэдээж хямдралтай 10-20% хямдралтай бүтээгдэхүүн авдаг гэдэг юм. Тийм боломжууд байдаг. Тэгэхээр Герман улсад бол би бол залуучуудад хэлэхэд бол одоо Монголоос аюул олон залуучууд нь сошиал медиагаар харахад бол аюул олон залуучууд явах хүсэлтэй болсон. Хилээ бэлдээд ингээ явж байгаа. Би бол Герман улсыг бол сонгороо л гэж боддог. Энд бол ирээд ажиллаж амьдрахад бол хэрвээ ирж их боломж нь гараад виз нь гараад ирэх чадхаар бол энэ бол яг л одоо зөв болсон. Хамгийн боломжийн амьдралаар хамгийн боломжийн цалингаар ажиллаж хөдөлмөрлөж тэгээд дутживэл усан цаанаас нь ингээд нэмээд өгчдөг те. Тэр бүх боломжийг гаргаж өгдөг. Тэгээ энэ нөгөө тэр эдний итгэл үнэмшилтэй холбоотой. Энэ ард түмэн дотор ядуу хүмүүс байхгүй гэдэг итгэл үнэмшилтэй холбоотой учраас хүмүүсийн ингээд таны өөрийн чинь өгсөн татвар, таны өөрийн чинь өгсөн одоо зүйл буцаад өөртөө ирж байгаа л гэсэн үг байхгүй. Нөгөө чи өгөхтөн тэгвэл чамд илүү ихээр өгөгдөнө гэж хэлдэг. Яг л тэр зарчмаар энэ бүх зүйл болдог энэ улсад. За маш их баярлалаа. Тэгээд эргэж байгаа залуучууд буюу энд байж байгаа залуучууд маань сонсоод авсан баг. Яг бас үнэн гадны орны хүмүүсээс бидний мэдээлэл цацарчихъя гэдээ өөрсдөө сайн дураараа их хэлдэг тийм боломж байдгийг шүү, ийм байдгийг шүү, чи тэрийг харсан уу гэд. Тэгэхээр гадны хүмүүстэй найзлахад бас их олон юмыг сурч авдаг. Тийм давуу талуудтай байдаг. Тэгэхээр Монгол хүмүүстэйгээ найзлахгүй яг хөө гэхдээ гадны хүмүүстэй бас их найзлах давуу талууд нэр байдгийг шүү. Тэгээд аягүй зөв юм бас хэлчихлээ. Тэгээд дээрээс нь герман хэлний төвшин сайжирна. Пүрачраа чиний сургуульд ч юм болохоор англи хэл дээр явдаг юм байна тийм ээ. Англи хэл дээр эрдмийн ажлаа бичсэн үү? Тий, англи хэл дээр явж байгаа. Тэгээ герман хэлийг болохоор яг үүндээ би тэтгэлгээ авч явахдаа бол хамгийн анхан шатны төвшөнтэй байсан. Тий. Тэгээд тэр бол хамаагүйгээд манай профессор сонгож авсан. Чи энд ирээ сурчнаа. Тэгээд мэдээж даадын засгийн газар бол даадын тэтгэлэг бол бас тэр суур герман хэлний суурийг бэлдэж өгдөг. Тэгтээ энд ирэнгүүт тэр бол бодит амьдрал дээр бол шал өөр. Эхний бол нэг 6 сар мөр юм ойлгохгүй шүү дээ хэцүү. Нэгт нутгийн акцент гэж байгаа тий. Одоо энэ манай саксон мужи бол ерөнхийдөө монголоор бол жоохон увсрах уу. Тийм акценттэй ярьдаг. Тэгээд тэрийг ингээд одоо өөртөө шингээж аавна гэдэг бол мэдээж цаг хугацаа орно.
Гэхдээ түрүүний хийсэн нэг гадаад хүмүүстэй найзлаад ер нь гадаадуудаас аюу хэм сурдаг. Яг германуудаас илүүтэйгээр гадаад хүнтэй бол илүү амархан германаар ярина шүү. Тийм тэгээд бид нар бол илүү боломжийн үгнүүдээр ярьдаг тий. Бас адилхан асуудалтай учраас нэг амар аюу сайн ойлгодог. Тэгээд гаднаас ирж байгаа дөнгөж ирсэн оюутнуудад бол бас хамаагүй тэр гадны оюутнуудтай нийлээд ингээд яваад тэднэрээс их юм сурах юм их бас байдаг гэдгийг энэ дарсамд хэлье. За баярлалаа. Их хэрэгтэй зөвлөгөө байна. Прочро чи түрүү нэг Менделеевийн үйлчлэх системийн одоо үйлчлэх системийн элементүүд тэнд тогтоогдсон гэд нэг хальт дурдаад ирсэн шүү дээ. Тийм. Тэр Менделеевийн үйлчлэх систем гэд одоо 10 жил дахь цээжлүүлдэг байсан. Тэр химийн элементүүдийг болохоор тус бүрт нь харахаар уг нь байгалийн гаралтай элементүүд байгаа байхгүй. Гэтэл хим гэдэг ер нь энэ салбарт ямар шинэ дэвшилтэд технологи гэдрийг мэдэхгүй юунууд гараад ирсэн явж байна. Дэлхийн чиг хандлага, Германы чиг хандлага энэ дээр яаж одоо тэнцвэржүүлж авч явж байна. Тий, одоо бол дэлхийн нийтийн уур амьсгалын өөрчлөлт гэдэг нэг том асуудал. Одоо сүүлийн 50 жилд ингээд мэддэг болоо. Тэгээ сүүлийн 10 20 жил бол бүр ихээр одоо анхаарлаа төвлөрүүлж байна те. Тэгэхээр яг хоо энэ ташимдан ч гэсэн шинжлэх ухаан хөгжөөд явж байгаа. Шинжлэх ухаан энийг ингээд судлаад одоо ийм учиртай гэдэг нь тайлбарлаад явж байгаа тий. Тэгэхээр миний бодлоор бол тэр нэг химиг нэг одоо хим байгаа учраас нэг одоо энэ байгаль орчин сүйдээд байна гэдэг биш. Бид нар магадгүй юмаа сайн мэдэхгүй байгаа учраас л асуудал гараад байгаа. Асуудал байхад тэрийг одоо тодорхой хэмжээний боловсон хүчин байхад тэр асуудлыг шийддэг тийм. Инженер хүн бол асуудал байвал асуудлыг шийдээд шийдлийг нь олдог. Германчууд ч гэсэн шийдлийг нь олоод явж байгаа. Төрөний хэлсэн нэг цаг уурчийн өөрчлөлтгүүл германчууд одоо бүх энерги одоо ногоон болгох гэж үзэж байна тийм. Бүлэмжийг багасгах гэдэг бүгдээрээ багасгах гэж үзэж байна. Давхар одоо талуургийн тийм том үйлдвэрүүд тэднийг ингэж багасгах чинь, тэрийг ногоон болгох гэж үзэж чинь. Тэгээ миний бас энэ гол зорилго чи ерөөсөө тэр л дээ. Яагаад энэ байгаль ээлтэйгээр энэ баяжмлыг боловсруулах вэ гэдэг. Тэгэхээр энэ нэг зэсийн үндсэн энэ эрдэс чи өөрөө маш их үхэр, маш их одоо бусад элементүүдийг агуулдаг учраас ингээд шатааж боловсруулахаар юу яадаг? Маш их хий үүсдэг, дагалдах хийнүүд үүсдэг. Тэгээ уулдуурхан олборлолтын явцад бас маш их тоосчлт хий үүсдэг те. Энднийг ингэж багасгах зорилготой байна. Тэгээд одоо тэрний нэг жишээ, хөгжлийн нэг жишээ чинь Яна Металлург гэдэг шинэ салбар гарч иж байгаа. Тийм тэгээд одоо манай монголчуудын үндсэн зорилго нь юу байх ёстой вэ гэдгийг би юу гэж ойлгодог вэхээр бидний үндсэн зорилго бол ерөөсөө өндөр байшин биш ээ. Тэ? Том машин биш ээ. Бидний үндсэн зорилго юу гэхээр дэлхийн нийтдээ хөл нийцсэн тийм боловсрал, мэдлэг, шинжлэх ухаан дээр суурилсан тийм улсал болох хэрэгтэй. Тэгээ системтэй. Тэгжил хөгжих хэрэгтэй. Тэгээд одоо байгаа нөөц болцоогоо тэр одоо хамгийн зөв технологиор боловсруулад тийм улс болохын төлөө бүгдээрээ хичих хэрэгтэй. Би л тэгж боддог. Тэгжиж л хөгжил ирэх байх гэж боддог. Тэрнээс наана бол ингээд янз бүрийн юм хэрэглээд, янз бүрийн одоо хүн болгон iPhone-ыг хэрэглэж 100% хэрэглэж чадахгүй шүү дээ. Миний бодлоор хүмүүс баг утас компьютер одоо сүүлийн шинэ технологиудыг баг 5% л хэрэглэдэг байх гэж боддог. Гэтэл энэ маш их өндөр түвшний юмнуудыг бид нар яг үндэ маш бага боломжинд л хэрэглэж байгаа. Уцаар ярих, мессеж бичих, видео кол хийх. Тэгэл цаашаага байхгүй тий. Тийм учраас бидний гүн одоо судалгаа, гүн шинжлэх ухаан тийм тал руу л илүү их анхаарч үзмээр санагддаг. Одоо математикийг жишээлбэл 10 жилд ингээд заах та.
би гэхдээ аюугаа боловсролын системээр нь буруудах гэж байгаа шүү. Одоо хэрэглээг нь заадаг. Тэ? Баахан л тоо бодоод байдаг, баахан л x бодоод дээд тоо бодоод байдаг. Тэр нь яг ямар учиртай гэдгийг хинт зааж өгөөгүй. Тэгээ баг одоо нөгөө нэг зааж исэн зүйлүүд нь ихэнх нь ингээд устдад арилцсан тий. Яг хэрэглээ болох талаас нь хинт зааж өгөөгүй. Урлагийн тэгтгэл бичээл, урлагийн тооцоо ингээл хийгээл ингээл тим хэмжээтэй давс ингэж уусаад ингэсэн ингээл баахан тооцоо хийгээд байдаг. Гэтэ тэр нь ямар хэрэглээтэйг зааж өгөөгүй. Би бас нөгөө нэг юм шинжлэх ухааныг ингэж зүгээр халтуурдахгүйгээр яг бодит амьдрал дээр яаж болох вэ? Яаж хэрэглэх вэ? Тэрийг нь илүү зааж өгөөсэй гэдэг би бодолтой байдаг. Тэгээ Германд ирээд ерөнхийдөө сурсан зүйл маань бас тэрэлтэй. Хүн болгон одоо Германы захын хүнээс ингээл ерөнхийдөө очиод асуухад одоо усны нэг сэдвээр ярихад ч юм уу усаа мэддэг. Тэ? Пяв энэ тэнд ингээ харж байхад хүмүүс өөртөө пяв үйлдвэрлэсэн байж идэг. Энэ тэнд харж байхад хүмүүс ингээд бяцлагаа өөртөө хийж идэг. Энэ цаана руу ямар санаа яваад нэхэр юм уламжлалт шинжлэх ухаан яваад байгаа байхгүй юу? Тэ? Усны шин чанарыг мэдж байна гэдэг чинь эн чинь бас химийн нэг одоо салбар штэ. Бяцлаг гэдэг чинь бол биологи тий жишээлбэл. Тэгээ би хамгийн одоо ойлгомжтой байдлаар нь л ярьж. Тэгэхээр энийг монголчууд ч гэсэн бас ингээд бас өөртөндөө шингээгээсэй гэж би боддог л та. Ядаж Канадаас ямар хэмжээний ус гарч ийн, ямар хатуулагтай ус гарч ийн, улаан өнгөтэй зэвтэй ус гараад тахт луугаад байдаг шүү дээ. Тэрийг бид нэр боддгоо юм шиг санагддаг. Анхан шатны элементар мэдлэгүүд, үлдсэн мэдлэгүүд, суур мэдлэгүүд энэ тал дээр ер нь хүмүүстэй ярихад чинь энгийн хүнээс нь их хүүхдүүд хүртэл тийм тайлбарлагч намар навч яагаад буусан, бууж байгаа навч яадаг чи одоо яг энэ навч буудаг үед ямар шуу ирдэг, яагаад тэр шуу ирдэг гэдгийг утга учирыг нөгөө хэд номон дээрээс чинь ээжүүд нь номыг уншаад тайлбарлаад ярьчихдаг юм шиг байна. Тийм, тэр бол ерөөсөө энэ нөгөө их л өргөн мэдлэгтэй санагдаад байдаг юм үү те юм ярихаар. Тийм, айгүй суур нь айгүй сайн байдаг. Одоо энд ирж байгаа энд ирээд одоо би Герман болох гэж, Герман хүн шиг амьдрах гэж сурж байгаа шүү дээ, тий. Тэгээ нийгэмд зохицохж сурж байгаа бас. Зөвхөн ингээд би докторийнхаа юм дээр судалгаан дээр биш. Эндээс гараад би нийгэмд орж байгаа. Тэгэхээр эндээс сурах юмнууд аягүй их байдаг, тий. Жишээлбэл би цэцэрлэгээс аягүй их юм сурдаг. Цэцэрлэгийн хүүхдүүдээс өөрийнхөө охиноос амар их сурдаг. Тэгээ одоо Монгол гэр бүлүүдийн нэг асуудал юу байдаг вэ гэхээр энд ирээд хүүхдүүд нь монгол хэлтэй ч биш, герман хэлтэй ч болчиход байдаг тий. Манай охин бол бүр 3 хэлээр ойлгодог. Англи хэлээр, аав ээж нэг англиар ярьдаг. Тэгээ найзуудтайгаа англиар яриа явчихдаг болохоор англи хэл ойлгоно. Дээр нь герман хэлтэй ойлгоно. Тэгээд нөгөө нэг яг герман хүүхчиг үгээр бас биш. Тэгэхээр төрөүний нөгөө нэг буцаад сэдврүүг ороход нийгмийн суурь нь аягүй сайн гэж хэлээдсэн шүү дээ. Жишээлбэл энэ цэцэрлэгийн хүүхдийг бол одоо ингээд нэг тусгай эмч үзээд одоо энэ хүүхэд ийм чадвартайгаас ийм чадвартай байна. Сонсох, анхаарах, ярих гэдэг ийм бүх чадруудыг тодорхойлж өгдөг үнгүүгээр. Тэгэнгუთ тэр бичгээ барьж чад би тусгай газарт очиод ингээд хүүхдтэйгээ хамт ингээд сурж байгаа байхгүй. Тэгээ ихэнхдээ бараг 80% эцэг ихэн сурах хэрэгтэй болж байгаа. Тэгээ би одоо сүүлийн үед хүүхдээ дагуулад явдаг болсон л да нөгөө сургуулийн өмнөх одоо сургалт гэж байдаг. Тэгээд хэлний сургалт гэж байдаг хүүхдийн. Тэгээ тэнд очиод ингээд яг хүүхдээ хараа суудаг те ингээл нэг багш ингээд юм заагаад ингэж заагаад одоо энэ юм учиртай шүү гэж хүүхдтэй тоглоолтой ихэнхдээ тоглож идэг. Гэтэ тоглоомын зарчмаар хүүхдүүд юм ойлгуулдаг. Тэрийг би хараа сурал би охинтойгоо ингэж харьцах хэрэгтэй байсан юм байна. За хүүхдтэйгээ ингэж харьцах юм байна. Өөр хүүхдүүдтэй ингэж харьцах юм байна гэж сурж байгаа байхгүй. Хоёрдугаар юм нь болохоор хэл те. Хэлэн дээр нь ингээд бас жишээ аваад одоо чи яаж ингэж хүүхдтэй яг л том хүнтэй харьцаж байгаа юм шиг харьцна. Гэхдээ нөгөө сэтгэхүйнд нь тааруулж чад байгаа. Тоглоом ярихын үед яриад ингээд асуугаал нэмж байгаа ч гэсэн тоглоод ингээд яриад байгаа. Тэгэхээр яг тийм учраас энэ боловсрал нь хүмүүс хүн болгон мэддэг
тэр юмнуудаа багаас нь ингээд суурийн сайн тавиад өгсөн учраас бидний мэдэхгүй байгаа зүйл одоо би зөвхөн ингээд за хиймч гэдэг утгаараа нэг ус мусны нэг юм мэдээл заримдаа ингээд одоо нэг улсын хурлын гишүүд гарч ирэл уул уурхаар дайраал үгүй яа чи тийм биш штэ гэд өөрөө би мэдж байгаа болохоос жинхэнэ одоо энгийн хүн бол мэдэхгүй байгаа байхгүй. Гэтэл энд болохоор хүмүүс бүгдээрээ мэдээд байгаа. Яагаад тэгэхээр тэр нөгөө нэг боловсролын системийн үе шаттайгаар хүний тархинд нас болгонд нь таарсан тэр системчлэлтэйгээр юуг нь өгж байгаа. Боловсролыг нь өгöd байгаа. Хэрэглэн суурилсан боловсрол өгöd байгаа байхгүй. Тэгээ би энэ төрлийн мэрэгчлээ хүн биш л дээ. Гэхдээ би энийг анзаарсан. За энд хэрэглэн суурсан боловсрол гэдэг чинь шал өөр үт юм бэ. Тэ? Ядаж л би нэг урлагийн тэгтэл нэг томьёо бичгтээ тэр нь ямар утга учиртай юунд хүрэх гээд байгаа гэдгээ энгийн хүмүүс ойлгох юм байна гэж бодсон. Тэгээ одоо та түрүүн хэлсэн шүү дээ ингээл уул манай Монголд ингээл уул уурхай хөгжүүлэх буруу зөв гэл ингээл хоёр талаараа л ингээл хоорондоо ингээл муудалцаал тий. Яг үндэ ард түмнүүд нь ингээл хоорондоо муудалцаа нэг талаасаа нэг бизнесмен хүн ингээд нэг юм хийх гээд байдаг. Нөгөө талд нэг бахан ард түмэн гараад ингээд хоорондоо ингээд конфликт үүсгээд байдаг. Тэгээ тэр нэг ямар нэгэн одоо ус төр ч юм уу нэг буруу хүний хэлсэн үгээс болцсон байдаг ч юм уу. Хинхтэй тэгэж харагддаг. Тэгээ тэр юунаас болоод байна гэхээр ингээд тийм системгүй боловсрал гэж би хараад байдаг. Мэдээлэл мэдлэг дутагдж байгаа учраас тийм болоод байгааг би бас хараад штеп. Тийм. Дутуу мэдээлэлтэй цаад утга учир нь олоогүй нэг хүний улс төрчүүлсэн ярианаас болоод эх орны газар шаруугаа хамгаалъя гэд босоод. Тэгээ би ерөнхийдөө юу гэж хэлээд байна гэхээр одоо хэрэглэн суурилсан мэдлэгийг бид нэр зөв эзэмших ёстой гэдгийг л би маш чухал гэж бодож байгаа. Тэрнээс бол хүн болгон математикч болох албагүй тий. Хүн болгон одоо нэг юмны асуудлыг шийдэх гээд яваад шаардлага байхгүй. Гол нь чаддаг хүмүүс нь мэрэгжлийн хүмүүс нь тэн дээр мэрэгшээд явах хэрэгтэй гэж би боддог. Ялангуяа Монголд айгүй олон одоо их сургуулиуд байна. Тэгээд тэндээс гарч байгаа мэрэгчлэнгүүд нь яг үндэ гологдох хууц те байдаг. Хинхтэй тийм байдаг. Тэрний онд одоо чанартай ажилчин байх хэрэгтэй ч гэдэг юм те. Би тэгж бодож байгаа. Тэгээд баг багаар эх орн маань бас ингээд мэдлэг боловсралтай улсууд нь улам их нэмэгдээд ингээд их сайхан цаг үе рүү орох байхаа гэж бодож байна. Ийм одоо мундаг эрдэмтэнгүүд гадуур дотооргоо ажиллаж явж байна. Тэгээд өнөөдөр бас олон хүнд хэрэгтэй сайхан ярьцлага өгж байгаа Пүрочтой маш их баярлж байна. Пүрочро ер нь чиний бодлоор уул уурхай химийн салбарын одоо мэргэжил рүү орсон доктор хамгаалж байгаа хүн байж байна. Тэгэхээр чиний нүдээр харахад монголчууд маань ер нь ямар агаарын бохирдол, ямар хүнд нөхцөлд амьдраад идэг вэ? Тэгээ агаасандаа амьдраад ингээд сурчлаа штэ маш олон жил. Ямар юмыг одоо үйл болгон амьсгалж амьдарч байна. Химч хүний нүдээр харахад. Тэгээ энэ одоо түүхийн нүрсийг бид нар одоо шууд шатаадаг тий. Тэр түүхийн нүрсэнд одоо маш хэмжээний хүхэр, фосфор тэгээд дэгдэмхий за дээр нь PM2.5 гэдэг нөгөө агаар орчин бохирдуулдаг тоосонцор айгүй олон зүйл байж дээ. Тэр нь одоо тэрнээс гадна бас хүнцэл нөгөө арсеник гэж нэрлэдэг тийм элементүүд асар хэмжээгээр байдаг. Тэгээ би энийг бол ер нь бол энэ улсын энэ хотод дотор амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэндийн баг гол одоо шийдэх асуудал гэж би боддог. Эрүүл мэндийн бүх асуудлууд эндээсээ баг их улбаатай байх гэж боддог. Энд дэр хөрс усны бохирдол, дээр нь нэмээд агаарын бохирдол. Тэгэхээр түүхийн нүрсийг бид нар ингээд шууд шатааж байна гэдэг бол ерөнхийдөө одоо бүдүүлгээр хэлэхэд бол одоо яг химийн үйлдвэрээс илүү хортол зүйлтэй тий. Энэ аажимда одоо хүний цусан чингэн, биеийн чингэн тэнд байгаа одоо байшин сав гэр оронд бүх юм чингэдэг учраас энэ л илүү одоо хүнд асуудал руу хөтлөх байх л гэж бодож байна. Тэгэд би нэг судалгааныхаа явцад нөгөө докторийн ажлын хүрээнд нөгөө пирамидологийн үйлдвэрүүдийг би судалж байхад ерөнхийдөө хаана энэ их бохирдол байна вэ гэхээр хятад ч юм уу те хятадын одоо
хүнд үйлдвэрүүдийг дагсан газруудад нүүрс хэмжээгээр шатдаг газруудад энэ бүх одоо төрөний хилдэг нэг хөхрлийн хэмжээ дахиад тэрнээс дагсан ингээд бүх одоо хортой бодисын юунууд ингээд зургалсан байсан. Тэгээ тэрийг харахад ерөнхийдөө тэр нүүрсээр шатаадаг гангийн үйлдвэрлэл ч юм уу тийм газруудад одоо станцын иргэн тойронд ч гэх юм уу тийм газруудад одоо тэр бүр аль биесны судалгаанууд харагдчихэдэг гадны байгууллага. Яг тэрнтэй адилхан Монголын нөхцөл байдлыг тэрнтэй адилхан гэж бодож байна. Магадгүй тэрнээс дор ягаад бол үйлдвэрлэлийн орчинд тийм тодорхой хэмжээний фильтр байх ёстой тий. Тодорхой хэмжээний одоо хяналт шалгалт гэж байх ёстой. Гэтэл Монголд бол айл болгоныг хянаж чадахгүй учраас тэр бол их том асуудал. Тэр миний бодлоор зүгээр Монголын одоо Улаанбаатар хотыг ингээд дахин гэж бүсчлээд, системчлээд тэгээд энийг бүр нэн даруй шийтгэл ёстой л асуудал гэж боддог. Тэр юм одоо ингийн тулд мөнгөтэй болох хэрэгтэй байгаа монголчууд. Тэ одоо бүгд орон сууц руу ормоор нь яаж орох вэ? Энэ мөнгнүүдийг хаанаас яаж босгох вэ? Тэ тэр одоо гэр оролт байгаа айлуудыг ядаж халуун усны системтэй болгох хэрэгтэй, парны системтэй болгох хэрэгтэй. Тхийн тулд мөнгө хэрэгтэй. Тэр мөнгийг яаж босгох вэ гэхээр бид нэр энэ одоо сонгодог жишээ болсон энэ Англи, Герман улсуудын түүхийг харах хэрэгтэй. Энэ улсууд ч гэсэн энэ асуудал байсан. Бүгд нүүрсээ түлээд явж исэн. Бүгд л ингээл нэг юм газартаа ингээд одоо амьдраад ингээд утаа гаргаад эндээ хордоод явж исэн түүх байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр яасан бэхээр энэ үйлдвэрлэлээ хөгжүүлсэн. Боловсруулах үйлдвэрлэлөө илүү их орсон. Тийм учраас тэндээс ингээд илүү их ашигтай ажиллаа, тэндээс илүү олон боломжууд бий болоод төрөл бүрийн материалуудтай болоод материал хөгжнө гэдэг чинь дахиад тэр байгаа одоо орчинд байгаа барилга ч юм уу, тэр барилгын материал ч юм уу, тэр бүх юмнууд дагаа хөгждөг учраас манай Монгол бол ерөнхийдөө эрүүл мэндийн салбараа анхаарыг гэвэл боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэй. Орлоготой мөнгөтэй болъё гэвэл бас боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэй. Хамгийн сүүлийн үеийн технологиг Монголд нутагшуулъя гэвэл дахиад боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэх хэрэгтэй. Энэ хүнд үйлдвэрлэл дахиад энэ одоо металлургийн энэ үйлдвэрүүдийг хөгжүүлэхгүйгээр бид нар мөнгөтэй болно гэж бол байхгүй. Тийм түрүүний хэлдэг нэг зэсийн жишээ биш үү те. Бид нар 1 тонн 1 кг зэсийг $10 одоо дэлхийн зах зээл дээр зарж байна те. Гэтэл бид нар бажимал байлдраар үйлдвэрт худалдаж байна. Тэгэхээр тэр нь одоо хичнээн сая тонн ус, хичнээн сая ингээл юу үйлдвэрлээл байгаль орчин бохирдуулаад тийм хэмжээний бага ингээд ашигтай ажиллаж байна. Энийг нэмэн үртэг шингээгээд сайн ажиллах байр орчин үйлдвэрлээ. Дээр нь нэмэн өртөг шингээгээд эцсийн бүтээгдэхүүн болгоод тэр эцсийн бүтээгдэхүүнээр нь дахиад зэс хавтан ч гэдэг юм уу, юмар нь дахиад нэг өөр компани юм хийгээд ингээд шууд Солонгос руу, шууд Япон руу ингээд яг үйлдвэрүүд рүү илгээх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгжиж л бид нэр тэр гаднаас валютуудыг оруулж ирээ. Тэр хэмжээгээр илүү одоо Монголын хөгжил илүү хурдтай болно. Улс одоо ингээд Монгол улс ингээд улс дээр одоо энэ улсад байгаа бизнесмэнүүд хөгжтэй болж иж, бизнесмэнүүд мөнгөтэй болж иж дахиад юу хөгжинэ. Тэнд ажиллаж байгаа тэнд одоо бизнесийн орчин сайн болохоор хүмүүсийн ажлын орчин сайжирна, цалин төр сайжирна тий. Тэгэхээр хүмүүс өөрсдөө энэ асуудлыг шийдэж эхэлнэ. Тэгээ түрүүн чи нэг дээр хэлсэн шүү дээ. Бид нарт одоо өндөр байшин тансаг машин одоогийн байдлаар бол нэг хектар 1 номерын чухал зүйл маань биш байна тий. Үйлдвэрүүдээ хөгжүүлэх хэрэгтэй гэдээ түрүү хэлэх шиг болсон. Тэгээд ер нь үр тавиад тансаг хэрэглээнд хүрсэн хүмүүс өнгөн дээрээ амьдрал нь дээрдэд байгаа юм шиг харагддаг боловч сэтгэл зүйн хувьд болохоор доордож дарамттай явах тохиолдол байдаг гэж би нэг уншиж ирсэн. Өнгөн дээрээ нэг тийм тэр амьдралын дээрш байгаа мэт боловч сэтгэл зүйн хувьд. Тэгэхээр энэ тал дээрээ ер нь чиний эргэн тойрны герман хүмүүсийн хандлага нь ямар шиг байдаг вэ? Үр тавьж юм авах ч юм уу эсвэл гаднах үзэмж илүү байх хэрэгтэй ч юм уу те бусдад илүү их
гайгүй чинээр байна гэсэн сэтгэл төрүүлэх, үнэхээр тэгж амьдрах гэдэг дээр энэ хүмүүс ямар хандлагатай явдаг юм бол? Тэр бол бүр шал өөр эрсдэлтэй. Жишээлбэл хамгийн ганган хүмүүс хаана гэдэг вэ гэхээр энэ Азууд. Жишээлбэл Германд те хамгийн ганган хүмүүс нь Азууд, нэг бол залуучууд. Яг ажил төрлийгээд энэ орлоготой хүмүүс бол ерөнхийдөө тэр хүн ямар хэмжээний явж байгаа гэдэг нь зүгээр машинаас нь л харагддаг. Германчуудын хувьд бол машин сайн байх хэвээр, байшин сайн байх хэвээр. Тэгээ бусд нь бол нөгөө нэг тийм чухал зүйл биш. Тэгээ сүүлийн үеийн утас, сүүлийн үеийн одоо телевизээр юу ч гэдэг юм хэрэггүй хэрэгцээний юмнууд бол тэднэрт нэг сонирн биш. Тийг санагддаг. Тэгээд одоо жирийн гудамжинд явж байгаа ингээд дундаж герман хүн ингээд харахад бол мэдээж ингээд гутал мутал нь жоохон хуучин те өмд нь хуучин дугуй унаал ингээд явж идэг. Гэтэ яг үндэ тэд нэр одоо Монголын дундаж хүнээс хамаагүй баян явж байгаа байхгүй. Ядаж өөрөө байхгүй хадгаламжтай те. Тийм тэгээд би хэлэх гээд байгаа гол зүйл нь ерөөсөө юу гэхээр бид ингээд улсаараа нэг бодолтой болохгүй бол одоо жишээлбэл улсын их хурлын сонгуул явж байна те. Тэгэхээр сонгуульд бид нар ямар бүх ард түмэн нийлээл ерөөсөө үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа тэр хүмүүсийг л дэмжих хэрэгтэй. Германы ерөөсөө гол нууц нь л үйлдвэрлэл. Одоо манай Фрайбергийн одоо энэ жижигхэн хотод гэхэд пиавны үйлдвэр гэж Фрайберг гэдэг пиавны үйлдвэр гэж байна. Freiberg Compounds гэдэг электродуудын янз бүрийн чип үйлдвэрлэдэг тийм үйлдвэр байж байна. За сургуулийн дэргэдэх стартапууд байж байна. Манай сургуульчин 6 факультеттэй 6 факультетийн энд үйлдвэрүүд жижиг үйлдвэрүүд байна, цехүүд байна. Ойролцоогоор нэг 29,000 орчим хүн амтай би санаж байна. 4,000 оюутан тийм. Гэтэл энд байгаа үйлдвэрлэл худалдаа тэгээ үйлчлэгээний юмнууд нь зохистой байгаа байхгүй. Би түрүү хэлсэн шүү дээ. Энд бүх юм нь ойрхон байдаг, эмчнэр нь ойрхон, сургууль нь ойрхон, цэцэрлэг нь ойрхон, бүх юм нь цаг хэмжээ, маш их цаг бол ерөөсөө энд алт. Тэгээд жижиг хот гэлтгүү үйлдвэрлэл байждаг. Үйлдвэрийн бүс нь бүр тодорхой зүүн урда. Тэ магадгүй салхималхыг бодож тэнд байгуулсан ч үйлдвэрлэлүүд нь тэнд ойрхон үйлдвэрүүд. Тэгээд тэр үйлдвэрүүд нь юм шат амжлагтай үйлдвэр. Тэгээд тэр үйлдвэрлэлийн энэ сургуультайгаа амар нэгт холбоотой ажилладаг. Эхлээд сургууль төсөл авч энэ ажлыг хийж иж дараа нь тэр үйлдвэр дээр хагас үйлдвэрлэлийн бүтэн үйлдвэрлэлийн туршилтууд хийгддэг. Тэгээд эцсийн бүтээгдэхүүн гаргадаг. Миний нөгөө түрүүн хэлсэн нөгөө зэсийн жишээл одоо дахиад юу болж илээ л да. Одоо жишээ авахд те энд нөгөө бидний үйлдвэрлэсэн зэсийг чинь дахиад энд боловсруулад жижигхэн хэмжээний электрод болгоод энэ бүр хайрцагт савлаад ингээд Япон руу ч юм уу эсвэл Америк руу ч юм уу Tesla руу ч юм уу ингээд илгээчих. Тэгэнгүүт тэр нь бүр нөгөө $10 битгий ил бүр хэдэн мянган долларын юм тийм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр орчин үед ерөөсөө бүх дэлхийн ингээ хавтгаа болчихж байгаа шүү дээ. Монголчууд бид нар ингээд бүгдийг ингээд YouTube-ээс одоо ингээд их залуучууд маань амар их юм сурж байна. Дээрээс нь одоо онлайн курсүүдээс юм сурж байна. Яг тэрнтэй адилхан миний бодлоор бол энд байгаа юм жижиг мобайл үйлдвэрүүдийг Монголд бас аваач нутагшуулах хэрэгтэй. Тэгээд жишээлбэл одоо Эрдэнэтийн үйлдвэрийн хажууд Эрдмийн гэдэг нэг үйлдвэр байна те. Катодын зэс үйлдвэрлэж байна. Цэвэр зэс үйлдвэрлэж байна. Тэрийг яах вэ? Цааш нь яаж боловсруулах вэ? Хамгийн сүүлд би нэг мэдээ уншсан нөгөө нарийн унтаглаад тэр зэсийг ингэж нарийн унтаглаад дараагийн бүтээгдэхүүн хийхэд бэлтгэц хийсэн байсан. Тэр бол бас мундаг үйлдвэр үлээ. Тэгээ тиймэрхүү үйлдвэрүүд бид нэр байгуулах хэрэгтэй. Тэ гадны технологиг тэгээ ялангуяа одоо стресс бол ерөнхийдөө ийм үйлдвэр байгуулъя, Монголд байгуулъя гэж байгаа хүмүүст бол ерөөсөө татвар энэ төр чөлөөлөх хэрэгтэй.
би л тэгж боддог. Тэгжиж энэ үйлдвэр Монголд нутагшин те. Одоо тэр орчингуудыг аягүй сайн чөлөөлж өгөөд тэр эргэцэн орчин дээр хааж боохгүй өшөө төрөөс дэмжих хэрэгтэй. Тийм. Тэгээ миний бодлоор ер нь тэгжиж их мөнгөтэй болох бах. Одоо Монголын орчин бол маш сайхан орчин шүү дээ. Одоо үйлдвэрлэл явуулахад те бүх зүйл нь яг уу ингээд дид бүтцийн тэр сайн хөгжөөгүй ч гэсэн хэрвээ дид бүтцээ өөртөө бариад байгуулад ингээд хажууд нь үйлдвэрээ барья гэвэл нэгт одоо ашиглалтын зардал энэ төр нь айгүй бага бах тий ажил хүчний зардал нэгт бага байна. Тэгээ дээр нь тэр одоо хэмжээний үйлдвэрлэл хийхэд бас боломжтой гэж санагддаг надад Монголд. Тэгээ тиймэрхүү үйлдвэрлэл барий байгуулъя гэж байгаа улсуудыг маш их дэмжих хэрэгтэй. Тэгээд гадны одоо жижигхэн одоо жишээлбэл Фрайбергийн чип үйлдвэрлэдэг үйлдвэрлэлийг Монголд ягаад байгуулчихлахгүй гэж тий. Тэрний материалыг боловсруулдаг үйлдвэрлэлийг Монголд хийх хэрэгтэй ч гэх юм. Иймэрхүү байдлаар бид нар улсаараа нэг цэгт ингэж төвлөрж харах хэрэгтэй. Эхлээд бид нар энэ бүх энэ нийгэмдэр тулгамдж байгаа асуудлыг ерөөсөө юунаас үүдэлтэй вэ гэдгийг л харах хэрэгтэй. Миний бодлоор энэ бол мөнгөгүйгээс л болж байгаа. За баярлалаа. Прочро сайхан чи ингэж ярьж штэ. Үйлдвэрүүд нь ихтэй сургуулиудтайгаа ч юм уу эрдэм шинжилгээний ажилтнуудтайгаа тийм ээ их хамтарч ажилладаг гэж ярьж байна. Тэгэхээр ер нь Герман орн миний бодлоор бас их судалгаа шинжилгээнд дээр их тулгуурлаж хөгжүүлэлтийг хийдэг орн. Нэг бизнесмен гарч ирэл за энийг ингэ хийчихнэ гэхгүй дандаа судалгаан дээр тулгуурлаж ер нь хөгжүүлэлт явагддаг. Дараа дараагийн хөгжүүлэлтүүд аль хэзээ их тэгээд ер нь хөгжүүлэлт хийн гэдэг чинь хөгжлийн процесс гэдэг чинь бас энд маань алдаа оноо хоёулаа багтаад явчихна да тийм ээ. Тийм. Тэгэхээр манай Монголын маань уул уурхайн хүнд үйлдвэрт чиний мэргэжлийн хүний нүдээр ямар зүйл дутагдaltaй, ямар зүйл буруу тийшээ яваад байгаа санагддаг вэ? Ямар зүйлээ орхигдуулаад байгаа санагддаг вэ? Тийм, уул уурхай миний бодлоор Монголын уул уурхай бол ерөнхийдөө бас хөгжиж байгаа тий зөв замаар явж байгаа гэж боддог. За би бол мэдээж байгаль орчны чиглэлийн хүн биш. Тэр талын асуудлыг бол сайн мэдэхгүй. Гэхдээ энэ улсын одоо тижээж байгаа ганц одоо салбар ерөөсөө уул уурхай. Тэгээд энэ салбарыг дахиад агсан түвшний болгож хөгжүүлэх хэрэгтэй. Монголын удирдагчнаар бол яг эхний одоо том алхмыг хийцэн тий. Одоо дараагийн том алхмуудыг хийх. Тэгэхээр дахиад нөгөө нэг боловсруулах үйлдвэрлэлүүгээ л орох хэрэгтэй. Тэгжиж бас энэ уул уурхай орчин чинь дахиад сайжрах байхгүй юу? Тэгээд боловсон хүчинг бол би нэг муу гэж бодохгүй байна. Бас яг уул уурхай салбарын хүмүүсүүд мундаг одоо сүүлийн үеийн одоо жишээлбэл оюутлогоо ч юм уу Эрдэнэт ч юм уу үйлдвэрүүд Бороо Голд ч гэх юм уу энэ үйлдвэрүүд бол хамгийн сүүлийн үеийн технологиудыг ашиглаж байгаа. Тэн дээр одоо очиж сурж байгаа дадлагдсан оюутнууд бол бас хамгийн одоо дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний бас нэг экспертиз гарч ирэх баг. Гол асуудал нь юу байдаг вэ гэхээр тэр оюутнуудыг ингээд цаашд нь хөгжих боломж нь жоохон тутамд байдаг хэл гэж боддог. Одоо жишээлбэл энд Германд бол сургууль нэг компани хоёр нэгт холбоотой ажилладаг гэж хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр сургуульд сурж байгаа ингээд хүмүүсийг шууд компаниуд нь өөрсдөө ингээд татаад авчдаг. Өөртөө ингээд ажлын байр санал болгодог сургууль дээрээ. Тэтгэлгээ зарлаад тэгээд төслөө зарлаад төслийн нөгөө профессор нь аваад тэгээд доор байгаа оюутнуудтай ингэж бэлдэж өгөх замаар нөгөө ирээдүйн боловсон хүчингүүдийг бэлдэж өгч идэг. Тэр энэ нэг юмнууд нь жоохон дутмаг байдаг байх л гэж боддог. Гэхдээ одоо би энд ирэхээс өмнө нөгөө Герман Монголын сургуульд багшилж ийсэн гэдээ ярьж ирсэн тийм. Тэгэхээр энэ Герман Монголын технологийн их сургууль нь бол яг энэ нөгөө нэг налахын сургуулийг ярьж байна уу чи? Тийм, налах гэдэг. Тийм нөгөө гимичиг ярьж байна. Тийм. Энэ сургууль маань болохоор энэ орон зайг нөхөх гэж анх байгуулагдсан. Тэгээд гол нь сургуулийн бас давуу тал нь нөгөө нэг гадны профессор докторуудыг Монголд ирж одоо монгол оюутнуудад хичээл заах боломж өгч байгаа байхгүй. Тэгээд тэндээсээ нөгөө нэг харилцаанууд үүсээд
Тэгээ олон оюутнууд ингээд солилцоогоор ирээд энд сураад ингээд хараад үзээд. Тэгэхээр биений нөгөө нэг түрүүн танд хэлсэн нөгөө боловсруулах үйлдвэр байгуулад ингээд надад ажилчин боловсон хүчин хэрэгтэй гэдэг юм маань ерөнхийдөө баг багаар ойртоод байгаа. Илүү амар тий. Магадгүй нэг одоо бизнесмен хүн одоо гоё үйлдвэр барья тий. Одоо арай агсан төвчний арай илүү өндөр ашигтай тийм үйлдвэр барья гэвэл Монголд бол орчинд бүрдсэн байгаа. Тэ гаднаас одоо яг өөрийнхөө одоо хэрэгцээтэй инженерүүдээ ганц хоёрыг аваад Монголд нэг хэдэн инженерүүд бэлдээд ингээд үйлдвэрлэл эрх бүрэн боломж бас байгаад байгаа байхгүй. Чи энэ дээр бол бүр очроо нээлттэй юм гэж би ойлголоо. Хэрвээ бизнесийн талын уул уурхайтай холбоотой чиний мэдлэг туршлагыг хамтрая гэсэн хүн гарч ирвэл чи нээлттэй чам руу холбогдож ярилцчих болох боломжтой гэд хаягийн чинь доор өгж болох юм уу? Тийм, ер нь бол боломжтой. Яагаад гэвэл ер нь тэр чинь энд ирсэн гол зорилго байхгүй. Монголд юм бүтээх гэдэг чинь зорилго. Тэгэхээр би яг хуу жоохон сүүлийн үед жоохон завгүй байсан болохоос ер нь над дээр ингээд хүн амьтан таньдаг хүн амьтан ирэл юм асуухад би чадлынхаа хэмжээгээр хилээд өгдөг те. Тэрнээс гадна бас ингээд ихтэй илүү юм бодит ажил болоосоо гэж би амар хүсдэг. Монголоос нэг компани яг бодиттойгоор тий. За ийм ажил, ийм асуудал байна. Энийг ингээ яаж шийдэх үү гэвэл би өөрийнхөө хэмжээнд судалгааныхаа ажилд ингээд хилээд тэгээд дахиад энд байгаа профессоруудтай холбож өгөх тийм ажлыг бол хийж болно. Тэгээд мэдээж бас одоо энэ докторийн ажлыг хамгаалчаад яг одоогийн байдлаар би асар завгүй байгаа. Тэгээд хамгаалж дуусчаад мэдээж энэ Герман Монголынхаа сургуультай холбогдмоор байна. Буцаад ШТС-ийн уулуурхайн сургуультай бас хамтарч ажиллах. Хэрэгцээ тэдэнд хэрэгцээ байвал миний орон зай байвал би бол эзэж нээлттэй байна. За тэгээд ийм сайхан боловсон хүчингүүд намайг миний мэдлэг бололцоог ашиглаач, хэрэглээч гэд өөртөө зарладаг хэлдэг болж байгаа. Энэ бол бас манай маш их ер нь системтэй ажиллах, системийг бий болгох, стандарт мөрдөх гэдэг бол ер нь амжилтыг баталгаажуулдаг юм а гэд хэсэг үзэл бодол бийж байна. Гэхдээ ер нь амжилт гаргахад хэтэрхий их систем баригдахаар бас тэр хөгжүүлэхэд жоохон саад байна зарим германчууд ярих юм. Германчууд ямар нэгэн одоо зөвшөөрөл автлаа маш их олон шалгалтууд, маш олон хууль дүрмээ барьж ээж цаатаа талд нь зөвшөөрөл ирдэг. Тэгэхээр энэ шат руу орох гэж явсаар байтал өөр орнууд одоо Азийн орнууд маш их өндөр хөгжилд хүрэх гээд байна гэдэг ингээд бас нэг яриад байгаа юм. Энд чи юу гэж харж байна германчуудыг? Хэтэрхий хууль дүрмэндээ баригдаад бас нөгөө хөгжил маань хий гэсэн юмдаа хурдан хүрэхгүй 1-2 жил алдах ч юм уу тиймэрхүү зүйл ганц нэг компанид гардаг гэ би нэг компани захиралтай ярьж ирсэн. Тэгэхэд өөрөө өөрсдөө шүүмжилж ирсэн байхгүй. TÜV-ийн шалгалтыг өгөх гэсээр байтал энэ зууны одоо сезоноос ингээ миний зохион бүтээсэн юм энэ жил гарахаа болж байгаа гэдэг охинцтой ярьж ирсэн. Тэр чи ямар бодлоо? Тэр бол яг хөгжсөн орны асуудал бах тий. Тий хөгжсөн орны одоо тэр дахиад энд нэг шийдэл хэрэгтэй л болж ин л байна л да. Одоо тэгтээ ковид энтер гэдэг дэлхийг хамарсан ийм өвчин хүмүүсийг арай өөр төвшөнд боддог болгож байна тий. Бүх зүйлийг алсаас хийдэг болгож байна. Бүх юм илүү хэлбэр болж байна, онлайн болж байна. Монголын хувьд бол магадгүй нөгөө нэг хөгжөөгүй байгаа нь Монголын давуу тал болж магадгүй. Одоо ийм их систем хууль мөөл нь арай хөгжөөгүй байгаа учраас Монголд бизнес хийх нь илүү тохиромжтой гэж байна. Тийм маш гоё хөгжил бүрдсэн байгаа. Тэгээд олон бүх одоо том улсуудын хооронд байж тий. Одоо жишээлбэл Солонгос, Япон, Хятад, Орос гэдэг ингээд тэгээд яг нь Европоос жоохон зайдуу. Гэхдээ бас Европ одоо жишээлбэл Герман Монголын харилцаа бол бас сайн төвшөнтэй байдаг. Тэгэхээр Монголын бас нэг юм Монгол ухаан бас тэнд байгаад байна л да. Тэр би юу гэж боддог вэ гэхээр энэ Германаас сурахын сураад, Японоос сурахын сураад, Хятадаас сурахын сураад тэгээд ингээд нэг юм олон талаас ингэж энэ улсыг хөгжүүлвэл илүү хурдан хөгжих баг. Тэгээд бизнесийн орчин энтрийн
одоо дэлхий ингээд хавтгаа болоод ерөнхийдөө ингээд одоо жишээлбэл нэг над чиг юм 10 доктор, инженер, магистрт сурж байгаа ч юм уу газраас цуглаад нэг газар ингээд нийлээд яриул. Японд ингэдэг, за Германд ингэдэг, за Оросод ингэдэг, Хятадд ингэдэг гэд яриул нэг хагас одоо эрлиз гэхдээ хамгийн сайн системийг үйлдвэрлэж болж байгаа байхгүй. Тэ? Хууль орчин энэ бидний маш том даваа тал болоод байгаа байхгүй тий. Олон хүмүүсээ гадагшаа гаргацсан, юм харуулад үзүүлсэн. Тий. Тэгэхээр яг энэ нэг систем нь өөрөө одоо Монголын системгүй байгаа байдал нь магадгүй айгүй сайн даваа тал болж ч магадгүй. Тэгээ илүү их юм хийх бүрэн боломжууд одоо нэгдээд нь шүү дээ. Одоо жишээлбэл Монголд металлургийн хайлуулах үйлдвэр бүх зүйл нь байна тий. Төмөр нь байна, зис нь байна, нүүрс нь байна. За цахилгаан нь байж болж байна. За удахгүй магадгүй газ нь бий болно. Ингээд бөөнөрөө ингээд нэг тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бүрэн боломж байгаад байгаа. Гэтэ би юу гэж боддог вэ гэхээр энэ бүх сонирхлуудыг нэгтгэхэд зөвхөн нэг цэгт хөгжүүлээд тэгээд хамгийн ашигтай хамгийн тэр системийг одоо нэг тийм сонирхлыг л бүх ард түмэн улс төр бүх зүйлээрээ нэг газар цэглэж чадах юм бол тэр салбар нь аягүй хурдан хөгжих байна. Би юу гэж боддог вэ гэхээр яг энийг бол би зэсийн баяжмлыг боловсруулах гэж боддог. Энэ бүх ард түмэн энэ бүх улс нэгдээд яг энийг л боловсруулад нэг эндээс нэг бүтээгдэхүүн гаргачихсан энд байгаа энэ газрын ховор элементүүдийг нь боловсруулчихсан. За энд байгаа металлыг ялгаж аваад нэг юм хийчихсэн гэдэг бүх юм энэ дотор байгаа байхгүй. Тэгээд дагалдах одоо цайрын үйлдвэрлэлч гэдэг юм уу, дахиад төмрийн үйлдвэрлэлч гэдэг юм уу, энэ юмнууд нэгээ дагаад хөгжөөд ороод байна. Мэдээж тэндээс ашиг болно. Тэгэхээр ашиг болно гэдэг чинь мөнгөтэй болно. Мөнгөтэй болохоор чинь дагалдах бүх юмнууд нь хөгжинэ гэсэн. Тэгэхээр нэг 5 жил ч юм уу 10 жил бид нар бүсээ чангалаад яг энэ чиглэл рүү нь л хөгжих хэрэгтэй. Яг бүр энэ цэгт нь за яг энэ салбарыг л Монгол ус хөгжүүл. Энэ салбар дээр л бид нар бүгднийг хатах юм гэж нэг салбарыг сонгож аваад тэн дээрээ бид нэр хөгжих хэрэгтэй. Тэгэхээр хамгийн харж байгаа зүйл юу гэхээр ерөөсөө л эцсийн бүтээгдэхүүн боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн ягаал онгоцон хийгээл Япон руу явуулцдаг. Солонгос руу явуулцдаг тийм л байх хэрэгтэй. Мэдээж далайн тээвэр хөгжөөгүй дэд бүтц хөгжсөн, муу хөгжсөн ийм газарт бол ерөөсөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд бүтээгдэхүүнүүдээ металлургийн бүтээгдэхүүнүүдийг бүгднийг хайрцаглаад савлаад электрод хийгээд ч юм юу чип хийгээд тэрийгээ шууд ингээд уусууд руу ингээд нисгээд явуулцдаг. Тэрүүгээрээ дамжаад агаарын карго энэ төр хөгжөөд ингээд явах. Яг нэг тийм салбарыг бид бүгдээрээ барьж аваад хийчих хэрэгтэй. Тэгээд дараа мөнгөтэй болчоод мэдээж тэр нэг утаа одоо газар төлөвлөлт нэг одоо энэ яриад байгаа метро энэ төр бол эндээ асуудал биш болчихж байгаа байхгүй. Та мэдчихэл байгаа шүү дээ. Германд хэдэн мянган километр одоо галт тэрэгний систем байна. Хэдэн мянган километр одоо замтай байна. Хамгийн супер зам байна энд. Хурдны зам хэдэн өргөн одоо хэдэн 3 4 игнэтэй нэгэн талдаа тэр яаж бий болоод байгаа нь ерөөсөө л энэ ихгүй гол нууц. Тэгэхээр улсаараа бид нар үйлдвэрлэгч орн болёо гэж чичирч ингээд дайрах хэрэгтэй. Тэгэхээр одоо тэр нэг юм нийгмийн одоо босон болоогүй халамжуудыг за бүр хэрэгцээтэй хүмүүст нөгөөд дахиад энэ татвар юмнуудыг ингээд бүгдээрээ л нэг чигт ингээ хандаад нэг юм одоо олон нийтийн компани байгуулаад тэн дээр яг бүгдээр хяналтаа тавиад ингээд чиглэл өгөөд яг энэ дээр ингээд бүгдээрээ фокусад харуулж байгаад үзчих хэрэгтэй. Тэгвэл энэ улс бол дорол хөгжих юм шиг санагддаг. Одоо жишээлбэл Германч нь металлургийн үйлдвэр нь хөгжиж ийн машин үйлдвэрлэж байгаа шүү дээ. Машин үйлдвэрлэж ийн, онгоц үйлдвэрлэж ийн, шумбагч онгоц үйлдвэрлэж ийн. За тэгээ дахиад бүр нарийн технологиудыг үйлдвэрлэж ийн. Бүх юмнууд нь л ерөөсөө тэр улсын одоо сонирхол гэдэг юм яваад байгаа байхгүй.
Одоо манай Фрайбергийн хот гэхэд чинь урд нь мөнгөний уурхаатай байсан. Тэгээ мөнгөний уурхаа нь ингээд ерөнхийдөө хаагдаад ингууд их сургууль хажуудаа аваад тэндээ судалгааны төв үүсэж байгаа байхгүй. Тэгээ дэлхийн хамгийн мундаг далд уурхаан одоо судалгааны төвийн хажууд байж шүү дээ. Тэгээд далд уурхаан хөгжөөд эхлэнгууд дахиад биологи нь хөгжөөд эхэлсэн. Биологийн туршилтууд энд хийгдэж байна. Нөгөө бактерийн урсгалт энэ төр гэдэг юмнууд байдаг. Тэр энд хийгдэж байна. Тэгээ дахиад өөр одоо металл аюунгууд нь тэрийг нь бид нар боловсруулж байна тийм. Одоо манай сургууль нөгөө индиум, германиум гэдэг хоёр элементийг л анх нээсэн гэж ярьдаг. Тэгэд анх нээгээд тэрийг ингээд хайчаагүй. Одоо бол судлаад явж байгаа. Одоо энэ миний яг одоогийн ажиллаж байгаа судалгааны ажил чинь индиум дээр ажиллаж байгаа байхгүй. Тэгээд 7 сарын 1-ээс литий дээр ажиллаж эхэлнэ. Батарей үйлдвэрлэлийн юм дээр. Тэгээд ингээд бүх юмнууд нь системтэй хөгжиж байгаа. Гэхдээ би нууц нь ерөөсөө л энэ боловсруулах үйлдвэр гэдгийг л ерөөсөө бид нар фокуслах хэрэгтэй. Ер нь боловсруулах үйлдвэрийг байгуулъя гэж байгаа улс төрчид юм уу, одоо нийгмийн зүтгэлч юм уу, бизнесмэнүүдийг бид нар шууд дэмжих хэрэгтэй. Тийм. Прочер сайхан болсон тэр эрдэмтдийн хурлаа шүү дээ. Тийм. Тэгээ энд маань ер нь Европт амьдарч байгаа Германд ихэнх нь бас байж байгаа маш их чадварлаг 35 насны сурдаг, ажилдаг их орныхоо төлөө юмыг хий, бүтээ гэсэн бодолтой залуучууд тудларч их сайхан хурал болсон гэдэг их яриад сонсогдсон. Тэгээд энэ хуралд ингээд чи очиход өөрийнхөө үеийн залуучуудыг хараад ер нь ямар урам зориг аваад ирэв. Манай Монгол залуучууд ер нь Европт оюуных нь хөгжлийн чадал чансаа ямар төвшөнд ирсэн бэ гэж харав. Ямар сэтгэлдээ боцоо гэж асууж байгаа юм. Тийм би юу гэж харсан гэхээр тэр тэндээсэн ихэнх оюутнууд ерөнхийдөө Монголоо хөгжүүлэе гэсэн нэг бодолтой байсан. Тэр бол ерөөсөө хамгийн чухал. Бүх салбараасаа нэг төлөөлөлүүд ирсэн байсан. Тэгэхдээ тэр хүмүүсийн нэг онцлог нь болохоор юу гэсэн хэрэг тэр төсөл нь ингээд үргэлжлээд 3-4 жил явцсан тим юм байсан. Тэрийг ингээд судлаад ингээд олон жил ингээд судалж байгаа юмнууд байсан. Тэгэхээр энэ одоо эрдэм шинжилгээний хурал маань ерөнхийдөө 2 дахь удаа зохион байгуулагдсан тий. Тэгээд гисэн хэдий ч илүү их ингээд хурдцтайгаар хөгжиж байгаа юм шиг надад санагдсан. Дараагийн эрдэм шинжилгээний хурал одоо илүү өргөн хэмжээний болно, илүү нарийн гүн рүү орох юм байна гэж би ойлгосон. Магадгүй салбар чиглэлээр ингээ хуваагдаад тэгээ энэ асуудлуудыг ингэж шийдээ, ингэж яая гэдэг. Тэн дээр нь бас нэг онцлог нь тэнд нь энд Германд, Европод ингээд бизнес эрхэлдэг хүмүүс суужсэн. Тэр бүр ерөөсөө айгүй чухал зүйл. Тэгээ бизнес эрхэлдэг герман хүмүүс, Австрийн хүмүүс дээр нь монголчууд бизнес эрхэлдэг монголчууд бас төлөөлөл нэг ганц хоёроор ингээд суугаад харж исэн баг. Тэгээ тэр бол ерөнхийдөө нөгөө нэг энэ Монгол улсыг хөгжүүлэхэд маш чухал. Ягаад гэвэл Германаас тэд нэр зээл авах боломжтой, Европоос зээл авах боломжтой тий. Монгол тэр мөнгийг аваачиж ингэж хийх боломжтой. Хамгийн боломжтой хүмүүс нь тэнд сууж байгаа байхгүй тий. Тэгээд тэндээс ингээд шалгарсан санааг одоо дэмжиж одоо улс төрөөс дэмжиж дээрээс нь энд байгаа хүмүүс ингээд дэмжиж нэг юм эцсийн үзэж нэг юм бодит ажил болгохыг бас хичээж илээ. Тэгээ тэр бол маш их авууштай чанар. Тэгээд миний хувьд бол энэ судалгаагаа дахиад цааш нь өргөжлүүлээд хагас үйлдвэрлэлийн туршилтыг Монголд хийя гэсэн санааг дэвшүүлсэн. Тэгээд одоогийн байдлаар юмаа хийж дуусгачаад юу яа тодорхой компаниудтай ярьж үзье гэж бодож байна. Одоо ийм докторийн ажил хамгаалагдсан. Тийм учраас та дээж ч юм уу ийм юмаа ингээ өгөөч бид нар ингээ цааш нь судлаа гэх тээ. Тэгээд тэр нь хэрвээ сайн үр дүн гараад олон улсын сэтгүүл интернет нийтлэгдээд ингүүл тэр компани ч гэсэн цаашид судалгаагаа явуулах бүрэн боломжтой болчихж байгаа. Тэгээд тэрний дараа жилээс энд байгаа компаниуд тэрийг маш их үзэх юм байна. Цаашдаа Монголд байгаа компаниуд энийг хараад тэгээд магадгүй тэнд нөгөө ихтгэл тавьсан оюутнууд, тэнд сурж байгаа оюутнууд
нөгөө Монголд байгаа компаниудаас ажлын санал аваад Монголд очиод нэг юм хийх боломж бас бүрдэж гин гэж харсан. Тий. Тэгээд нөгөө Германаас одоо би түрүүн хэлсэн шүү дээ, нөгөө манай хөгжөөгүй байдал нь Монголын одоо системгүй байдал нь Монголын давуу тал болж магадгүй гэж хэлсэн шүү дээ, тий. Тэгэхээр нөгөө Монголд байгаа компаниуд энүүгээр цус хэлбэх хэрэгтэй. Гадаадад байгаа энэ оюутнуудыг эртнээс ингээд дэмжиж хин хаана юу хийж байгааг нь судлаад тэгээд тэр оюутан нэг юм асуудлыг энд шийдэж тэгээ энд нь юм харилцаа үүсэж байгаа, тий. Доктор одоо профессор ч гэдэг юм уу, профессор оюутнуудын хооронд харилцаа үүснэ. Дахиад компани профессоруудын хооронд, компани судалгааны компаниудын хооронд ингээд харилцаа үүсээд тэгээ тэрний нөгөө аль бие усны төлөөлөгч нь энд сурж байгаа оюутан болчих болж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр миний санаа бол ерөөсөө одоо жишээлбэл би тий надтай хин нэгэн одоо жис үйлдвэрлэдэг, жисийн баяжмал үйлдвэрлэдэг компани холбоотой ажиллавал би тодорхой хэмжээнд мэдээлэл хуваалцах болно. Тэгээд цааш нь ингээд энд сургах уу, дахиад боловсон хүчний энд одоо сургах уу гэдэг тэр боломжийг нь бас судалж өгч болж байна. Тэ? Монголд бас нөгөө Герман Монголын сургууль гэдээ байгаа шүү дээ. Тэнтэй бол манай Фрайберг бол нэг толботой ажилладаг. Тэгэхээр тэнд нөгөө ажилчин яг хэрэгцээтэй байгаа тэр юуг нь судалгааг нь хийж болж байна. Гүний уурхаан асуудал ч гэдгийг юм уу, эсвэл баяжуулах үйлдвэрлэлээр тулгамж байгаа асуудал ч гэдгийг юм уу. За бүр цаашаа явхад одоо энэ баяжмалыг боловсруулад эцсийн ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү гэдэг юм судалгаануудын эртнээс хийх хэрэгтэй гэж бодож. Тэгжиж тэнд хөгжил аюу хурдан юм. Тэгээ энэ нь өөрөө асар их цаг, мөнгө юм хэмжиж байгаа байхгүй. Гаднаас одоо миний мэдж байгаагаар $30,000 сарын одоо $30,000 $40,000 цалинтай тийм гадны одоо эксперт бид нар хөлсөж ажиллуулах юм уу? Үгүй л Монгол хүнээ аваад тэгээд бүх нөхцөл байдлыг хангаж өгөөд адилхан цалин өгөөд илүү бүтээмжтэй ажиллах юм уу гэдэг л юм ярих байхгүй. Миний бодлоор бол Монгол инженерүүд бол бүр гадны экспертүүдээс баг илүү гарна, зарим нь бол. Илүү их практиктэй, илүү их юм мэдж байгаа. Нөгөө тухайн орчин байдал, байгаль орчин бүх зүйлийг нь мэдж байгаа. Тэнд ямар асуудал тулгамдгийг мэдж байгаа. Заримдаа Монголд бол нэг асуудал байдаг, монголчлох гэдэг нэг асуудал байдаг тий. Альва асуудал гарч ирвэл тэрийг хамгийн хурдан бага зардлаар шийдэх гэсэн тийм боломжтой Монгол хүнээс айгүй их гарч иж идэг. Тэр тийм юмнууд нь илүү хурцтай хөгжих байх гэж би бодож байна. Уурхай талд тийм уул уурхайн салбарт их хэрэгтэй олон сайхан юмнуудыг бидний мэдэхгүй юмнуудыг бас бидэнд ярьж өгсөн байж байгаа. Маш их баярлалаа. Тэгээд төгсгөлд нь ер нь чиний бодлоор Монголын маань нийгэмд хамгийн чухал байгаа 3 зүйлийн нэрлэж ирвэл чи юу нэрлэх вэ? Би хамгийн эхлэнд нь бол эрх чөлөө гэж бодож байна. Одоо альва зүйлийг сурах эрх чөлөө. Тэ? Одоо хүссэн үедээ би одоо жишээлбэл би Монголд амьдарч ивэл би хүссэн үедээ нэг дуртай сангаасаа ч юм уу мэдээлэл авах. Тэр одоо хүссэн үедээ энэ тэнд очиж сурах боломж. Тэр бол бүр номер 1 асуудал. Одоо яг үнэндээ би хэлсэн шүү дээ, нөгөө даадын тэтгэлэг авч ижил энд ирж байгаа шүү дээ. Яг тэрэн шиг ийм залуучууд явах боломж асар бага байна. Би тэгж бодож байгаа. Тэгээ тэтгэлэг аваад ч юм уу гадна Монголын тэтгэлэг ч юм уу аваад ингээд яг хүссэн мэргэжлээрээ явах гэдэг бол нэг том асуудал. Залуучуудад тулгамж байгаа асуудал гэж би бодож байна. Тий. Хоёрт нь гэвэл одоо мэдээж нөгөө нэг нийгмийн асуудал байгаа шүү дээ. Байгаль орчин, одоо хотын асуудал, төгжрэл эднэр бол ерөөсөө одоо том асуудал. Гэтэ тэрийг ингэж шийдэж чадах мэргэжилтнүүд нь гадаадад байгаа, тэрийг Монголд ингээд очиж заах тэр одоо эрх чөлөө нь бас байхгүй. Манай 3 дугаар байрын уучлаарай дундуур нь би орчлоо. Манай 3 дугаар байрын
Тэмүүл байгаа шүү дээ. Тэмүүлийн төсөл 3 дугаар байранд орж исэн тийм ээ. Нөгөө тээврийн олон нийтийн тээврийн унаа хэрэгслийг яаж хийх вэ гэд. Тий. Одоо энд байж гэн тийм ээ сургуулаа төгссөн энэ мэргэжлэр ажиллаж байгаа хүн байж байгаа. Жишээлх юм бол. Тэр одоо залуу жишээлбэл энд угаасаа яг мэргэжлэр ажиллаж байгаа юм. Тэгэхээр энэ залууг нэг өдөр Монголд аваачаад тий энэ залуугаас нэг мэргэжлийн хүмүүс нь юм сонсох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр боломжийг нь хангаж өгөх хэрэгтэй байхгүй. Дахиад нэг нүүрсний чиглэлийн нэг хүн ч юм уу, нүүрс шингэрүүлэгч юм уу тий. Эсвэл байгаль орчны нэг хүн тэр судалгааг нь хийцэн л байгаа айлж байна. Одоо нэг Австралид ч гэдэг юм уу, Америкт ч гэдэг юм уу, Солонгост ч гэдэг юм уу. Тэр хүнийг тэр Монголд очиж одоо тэр эрх чөлөөгөөр нь хангах хэрэгтэй байгаа байхгүй. Эх орноо хөгжүүлэх эрх чөлөөгөөр очиж ажиллах тэр боломжийг нэгт нээж өгөх хэрэгтэй. Эсвэл хамтарч ажиллах боломжийг нээж өгөх хэрэгтэй. Мэргэжлийн биш хүмүүс хоорондоо маргалдаад цаг алдаа сууж ирсэнээс энэ дээр тэрэн дээр тойруу заман дээр дээгүүр явдаг юмн дээр доогуур явдаг метрон дээр гээд маргаад одоо хэдэн жилиг авч ирсэнээс. Тийм. Энэ чинь ерөөсөө л тэр эрх чөлөө байхгүй байгааг нь шинж нөхгүй. Тэр нөгөө нэг очиж юмаа хийх боломж нь бүрдэхгүй. Одоо надтай адилхан асуудалтай байгаа шүү дээ. Бүгд ингээл энд ажиллаа хийгээд ингээ байж идэг. Юм хийчмээр санагдаад идэг. Бас тэнд нэг нөлөөгөө өгчмөр санагдаад байдаг. Эргээд хинч холбогддгүй, эргээд яадаггүй. За өөрөө би хайгаад олъё гэдэг ингэхээр заавал нэг уулуурхаа ч юм уу нэг юмны сайд майд ч юм уу нэг тийм хүнтэй холбогдох зориггүй болчдөг. Тэгээ нэг тиймэрхүү тэд нар нэг яриаг нь ойлгодгүй ч юм уу те. Мэргэжлийн бус хүн тэнд нь сууж идэг ч гэх юм уу. Тийм асуудал байдаг. Тэгэхээр яг тийм одоо түрүүний таны хэлсэн санаа чинь яг зөв байхгүй юу? Одоо Монголд Улаанбаатар хотын дарга гарч ич тэр юуг ярих ямар ч шаардлага байхгүй юу? Төгжрлийн асуудлыг те. Одоо жишээлбэл Тэмүүл шиг ч юм уу, жишээлбэл нэг Америкаас ч нэг хүнийг ураад тэнд суулгаад яг энэ асуудлыг үнэн бод зөвөр шийдвэрлээд ард түмэнд ард иргэдтэй бодит мэдээлэл өгөх хэрэгтэй байхгүй. Гол асуудлыг тэг мэддэг хүмүүс нь сууж агаад шууд яриад тэрийг нь үндэсний олон нийтийн телевизэнд одоо мэдээллээд тэгээ тэр асуудлаа ингээ нийтээр шийддэг. Тэр их чөлөө байхгүй. Миний яриад байгаа нэг дискуссын зэндүг аюух дутуу байгаамаа гэдэг байгаа чинь чи тэр хэлж гэнэ үү? Мэргэжилтэнгүүдээ яриулдаг урлагийнхан маань ингээд гарч ирээд сайхан ярьж гэн подкастууд зөндөө бийж гэн үзээд хошин шугаа хараад инээж гэн. Мэргэжлийн хүмүүс хідэн хүн тал талаас өөрсдийнх нь тий санал бодлоо солилцдог. Тэрний дундаас мэдлэг боломжийг олох ийм салбарын хүмүүсийг л гаргаж иж улс орон хөгжинэ гэж би аюу тэр бол нэг талдаа асуудал болж байгаа, нөгөө талдаа шийдэл болж байгаа. Тийм ийм нэг одоо эрх чөлөө монголчууд гаданд байгаа хүмүүст бас байхгүй. Бид нар яг энд ирээд нэг юм орхигдсон мэдрэмж авдаг тий. Тэгээд нэг зундаа очиж нэг хэдэн доллар хэдэн еврогоо өрөх өөрөөр бид нар энэ улсын хооронд хийх боломж байхгүй байгаа. Магадгүй энийг бол нэг заавал улсынхан шийдэх шаардлага байхгүй. Энийг хувийн хэдэн компаниуд нийтж байгаа шийдэх хэрэгтэй. Тэгэхээр уучлаарай бүр очроо. Чи сайн гэж хэлсэн шүү дээ. Биднэрт нэг юм орхимжсан мэдрэмж төрдөг юм аа гэд. Тэрийг чинь би маш сайн ойлгож байна. Энэ дуг нь юм хийсэн за Монголд юм дутуу байгаа шүү дээ. Энэ нь хилээд өгчих юмсан, хийгээд өгчих юмсан ч гэдэг юм ингээ бодоо байж л нөгөө ойшож байгаа ч хүн байхгүй, хаана хандхаач мэдхгүй хандсан чинь нэг үл өөрсөнд тэнд зөндөө асуудал байгаа болохоор хаа болоос ярьж байгаа хүнийг ч нэг актер ойшохгүй ч юм уу. За иймэрхүү ингээ байдлаар өнгөрлөө гэж бодож байна. Гэтэл зарим нэг хэсэг хүмүүс маань магадгүй ингэж бодож магадгүй тайн дураараа явчихад орхигдсон хүмүүс шиг гээд өөрсдөө яриад ах ингээд буруу ойлгож иж магадгүй. Миний бодлоор болохоор та хэд минь гарч иж, та хэд минь нэмийг сурж иж, цулт хийж иж энэ өндөр хөгжсөн орны юу болоогүй юу болсон юм тийм. Тэгэхээр гадны орнд гаргацсан алдааг бид нар тавтаа цаг алдах шаардлагагүй. Тэгэхээр та хэд минь гарч иж юм сурж иж маш их нөлөөтэй одоо хөгжил авчрах хүмүүс маань гадуур бас их явж байгаа шүү дээ гэд би хараад байгаа. Тэгэхээр гарахаас өөр арга байхгүй байгаа. Тэгэхээр тэгж өрөөсгөл бодох вэ? Сайн дураараа явчихад орхицсан юм шиг тийм мэдрэмжтэй тийм хүн явж гин гэдэг одоо манай зочныг буруу ойлгох вэ? Тэ орхигдсан гэдэг чинь ерөөсөө л тэрэнд бол нэг нууж хаагаад байгаа юм байхгүй шүү дээ. Угаасаа л орхигдсан юм шиг мэдрэмж авдсан шүү дээ. Одоо
энд ирээд ингээд эндхийн иргэм нэгт биш те. Хоёрт болохоор Монголд ингээд очиод юмаа хийя, ингээд сайхан ингээд юм хий. Энд бол бүх юм одоо ажилтаа одоо бүх юм боломжтой байгаа байхгүй юу? Нэг сан руу юм бичээд би юу яах? Тэндээсээ одоо мөнгө босгоод хүссэн санаагаа хэрэгжүүлэх боломжтой. Тэгээ Монголд ингээд одоо жишээлбэл ингээд Монголд одоо нэг компанид асуудал гарлаа тий. Тэгэхэд гадаадд байгаа хүмүүс ингээд за би яг өөрийнхөө жишээг л ярив тий. Ягаад би ингэж нэг орхигдсон юм шиг мэдрэмж авсан гэхээр нөгөө би ингээд дээж хайж Монголд явж исэн. Очичоод одоо би мөнгөө зараад тий. Эндээс тикет аваад ингээд асуудлууд ингээд компаниудтай уулзаад ингээд сайд майд янз бүрийн хүмүүстэй уулзч үзсэн. Тэгээд тэр хүмүүс бол зүгээр ингээд баг чи хийн ингэж харьцдаг байхгүй юу? Тэгээд яг ингээд ямар ч дэмжлэг авч чадаагүй тухайн үедээ би тэгээ бүр амар ингээд тэр үе надад аягүй шантарч исэн. За би ер нь ийм хүмүүсийн ингээд ирээдүйг ингээд хөрчлөх гээд байх ямар шаардлага байгаа тий. Яагаад нэг ойлгох мэрэгжлийн хүнд сууж иж болдгүй юм бол гэж би бодож ирсэн л тоо. Тэгээд тэндээс яг тэр морхигдсон мэдрэмжийг авсан. За чи бүр өөр дээрээ тэрийг бүр мэдрээд ирсэн юм биш үү? Тэг би хэлсэн бохгүй ингээд би бүр ийм ингээд судалгаа хийгээд ингэж байна. За одоо яг надаа ийм дээж хэрэгтэй та аваад өгөө, туслаад өгөөч, ингээд өгөөч гэд. Тэгээд тэнч тухайн үе тэр хүн бол чадаагүй, хэлээгүй тэгээд баг намайг загнаад гаргаж ирсэн бохгүй. Тэгээд би бүр юу болоод байна гэдэг өөрөө бүр ингээд амар шоконд орж исэн. Тэгээд тэр юм ингэж хүнийг унтраадаг. Тэгэхээр би магадгүй би энд гадаадад байгаа хүмүүс ихэнх нь тийм мэдрэмжтэй байдаг байх гэж боддог. Өө тий би хэлж үзчихсэн штэ. Өө хинч намайг тоодгүй штэ. Өө тэгсэн штэ. Зүгээр л нэг за тэгвэл би одоо баг Германдаа ингээд шингэсэн дээр юм байна да. Ингээд тийм бодолтой болдог. Урамгүй болгосон байж тээ. Урамгүй болгодог тий. Яг үнэндээ тэр байхгүй. Урамгүй болгодог. Тэгээд ингээд одоо Монголд байгаа зарим хүмүүсийг би бүгднийг хилээгүй. Зарим нь бол үнэхээр ингээд сэтгэл гаргаад ингээд тэгье ингээчээ гэдэг. Тэр нь болохоор яг миний салбарынх биш байдаг те. Мэдтгүй юм байдаг. Жишээлбэл. Гэхдээ яг энийг нэг юм нэг л системээр л нэг юм нийт хүн нийлж байгаад ч юм уу ингээ хийх л асуудал байгаад байгаа байхгүй юу. Яг хав энэний эхлэл нь болохоор энэ конференц ч гэдэг юм уу. Ялангуяа гадаадд байгаа монголчууд харж эхэлсэн байгаа байхгүй. Тэгээд тэр конференц эрдэм шинжилгээний ивент итгэхэд те өөрсдийнхөө мөнгийг өгөөд өөрсдийнхөө цагийг зориулаад хаа байсан тэр холоос ингээд ирээд Германаас Польшоос ингээд ирээд нэг газар цуглаад ингээд асуудлаа ярьж штэ. Тэр энэ гадаад байгаа хүмүүс ингээд ерөнхийдөө тэрийг анзаарцсан те. Ингээд юм байна. Өөртөө барыг тэр замаар яваад үзсэн. Тэр Монголд ингээд яг тийм мэдрэмж яг үндэ авдаг л та. Гэтэл би өөр жишээ нэг ярьж өгöd байна. Гэтэл энд яг надтай адилхан ирсэн одоо хятадын PhD-г оюутан тий. Тэр хүн яасан гэхээр шууд төгсөөл Монгол хятад руугаа явж байгаа байхгүй. Тэгэл төгсөөл хятад руу явхад хятад нь ерөөсө бүх юмар нь хангаж байгаа байхгүй. Байр, сав бүх юм. Тэгээ ажиллах байр нь ч тодорхой, бүх зүйл нь тодорхой. Тэгээ тэнд тэр хүн тэр Германаас нөгөө сурсан юм шууд хятадд аваачаа копи пест хийж байгаа байхгүй. Тэгэл хятад чинь хөгжгөөс яах юм тэгж тийм бодлого баримталж байгаа чинь хөгжгөөс яах. Гэтэл энд бид нар ингээ баах юм сурчаад ирдэг. Тэгээд юмаа ингээд судлаад ойлгоод ингээ явж идэг. Тэгэхэд ингээд яг нийтлэг нэг чанар нь харагдаад байгаа юм л да. Нэг тийм байдаггүй тий. Тэгээд эргээд юм холбоо байдаггүй, эргээд юм юу байдаггүй. Яг монголчуудын нэг өөр нэг давуу тал нь яг надад туслаагүй хүмүүс байж болно. Гэхдээ бас тусалсан хүмүүс байгаа тий. Энийг харж байгаа тий. Ийм асуудал байгааг мэдчихэж байгаа хүмүүс байгаа. Тэр энийг нийлж ингэж энийг хамтдаа хийж тий. Тэр бүх сонирхлоо нэг төвшөнд нэг цэгт аваачиж тэр цэгээ хөгжүүлэх л бидний гол зорилго баг. Асуудал баг. Тэгээ би түрүүн хэлсэн нөгөө нэг бид нар мөнгөгүй байна. Бид нар
мэдлэггүй боловсралгүй янз бүрийн алдаа дутагдал ихтэй байна. Гэхдээ бид нэр давуу тал бас байна. Гадаадад асар олон хүмүүс ажиллаж ийн сурж байна. Тэнд маш их юм сурж байна. Тэгэхээр тэр хүмүүсийг Монгол руугаа буцааж дуудах, тэр сонирхлыг нь төрүүлэх. Тэ? Монголд одоо common хүрээ дээрээ 20 металлургийн инженеруудыг нэг дор цуглуулад за үйлдвэр барь. Хөгжлийн банкнаас мөнгө чинь шийдээд өгье гэдэг. Ингүүл өөр хэрэг байхгүй. Тэ? Яг тэр цэгийг хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. Тэрийг улс төрийн орчинд ингээ хамгаалдаг, тэ? Ойлгодог. Энэ хүмүүс нэг ийм юм ийгээд байгаа. Энэ хүмүүсийн ийм юм хийн. Тэгээд яг тэр асуудлыг нь улс төрчид одоо хотын дарга ч юм уу юм гарч иж ярьдаггүй. Нөгөө 20 залуучууд нь төлөөлөл нь өөрсдөө гарч ирээд бид нар ингэсэн за энэ ажил ийм төвшөнд явж байна. Энэ ажил ийм төвшөнд явж байна. Энийг ингэж хийн. Энэ асуудлыг ингэж шийдсэн. Окей, ингээд дуусаа. Манай уул уурхай хүнд үйлдвэрийн яамны дэд сайд залуу хүн байж байгаа. Батнайрамд шинээр тэг шин залуу хүн байж байгаа. Тэгэхээр чиний ярьцлагыг бас сонсоосай гэж бодож байна. Ер нь уул уурхайтай холбоотой ийм сайхан мэрэгчлэлтэнгүүд хэрэг болох юм байна да гэж бодож байгаа хүн бүхэн манай Globus podcast-ийн энэ дугаарыг цааш нь тараагаараа мэддэг ийм боловсон хүчин дутагдaltaй энэ хүний мэдлэг чадвар хэрэгтэй бизнесийн уул уурхай үйлдвэрийн гэд олон хүн сонсоосоо гэж бодож байна. Тийм болохоор та бүхэн бас цаашаа сайн пост хийж тарааж өгөөрэй гэж би бас хүсэж байна. Тэгээ маш их хэрэгтэй маш их олон сайхан саналуудыг өнөөдөр профессор маань ярьсан. Чиний зүгээс ер нь хэл хэмсэн гэдэг зүйл байдаг бол тэр зүйлийг нь хэлүүлээд өнөөдрийн дугаарыг өндөртгөө хоёлаа. Тийм байна. За би нэг ам халаад айгүйх ус төрж янз бүрийн юм ярьчлаа. Гэхдээ яг энэ бол бид нар ярих л ёстой асуудал гэж би боддог. Энэ бол миний л үзэл бодолт те. Тэгээд би өөрийн гэсэн замыг туулж энд ирсэн. Тэгээд энэ Герман улсад ирээд атарах зүйл айгүйх байдаг. Одоо цэвэр атархал те. Энэ улс ямар хөгжиж байна. Зүгээр л ингээл гараал зам засж байгаа хүнээс нь л хараад замынх нь өргөн ийм өргөн байдаг. Зузааны ийм зузаан юм биш тэгээд бүр ингээл шоконд орж ирсэн те. Тэгэл хурдны замдаар нь гараал 500 км-ыг нэг 3-4 цагт тавхиал орж явах жишээтэй. Тэгэл энэ бүхнээс ингээд би аюу их юм одоо яг үндэ ингээд атархдаг байхгүй. Би яагаад энэ улсад байгаа энэ бүх зүйлүүдийг ер нь яаж хурдан Монголд аваачих вэ гэвэл энд байсан хүмүүс л аваач чадна. Тэ? Тэгэхээр монголчууд илүү нөгөө нэг эдийн идрүүгээ бити анхаарал хандуулаасай. Эдийн шуналтай бити байгаасай. Бүгдээрээ нэг юмд итгээд нэг цэгт анхаарлаа төвлөрүүлээд за Монгол улсын 2025 он хүртэлх гол 3 төсөл гэдэг ч юм уу. Тим төсөл ингээд хэрэгжүүлээд тэр төсөл нь яг бодиттой ингээд хүрэх гарч ирээд ямар ч засгийн газар ямар ч одоо улс төр орж исэн тэрийг ингээд өөрчлөлтгүй байхаар ингээд шийдээд тэгээ тэрийг ингээд амжилтанд ингээд хүрэх тэр цэгүүдэ болгож холбох хэрэгтэй. Жишээлбэл бид нар мөнгөтэй болох хэрэгтэй байна. За үйлдвэрээ байгуулъя. За дараа нь мөнгөтэй болчлоо. За нийгмийн асуудлуудыг шийдье гэдэг ингээд яваасаа. Гэхдээ би юу гэж итгэдэг вэ гэхээр эх орн маань хөгжиж байгаа. Магадгүй би гадаадд байгаа болохоор илүү их юм хүсээд иж магадгүй. Тэ? Бид нар ингээд шүүмжлээд байгаа тийм ингээд илүү их юм хүсээд магадгүй өөрийнхөө хэмжээнд хөгжөөл явж байгаа штэ. Ингээл сайжрал улам сайжрал явж байгаа. Гэтэ би энийг жоохон хурдан байгаасай л гэж хүсэж байна. Тэгээд энэ хурдан байх чинь цаг хугацаа одоо ирээдүг өөрчилж байгаа. Тэгээд түрүүний хийсэн агаарын бохирдол гэдэг бол Монголыг одоо ингээд ард иргэдэг чимээгүй ингээд 2-3 жилийн дотор 20-30 жилийн дотор ингээд одоо хордуулж ин тэ. Тэр энэ бол ирээдүйд том асуудал болно. Энийг хурдан шийдэх хэрэгтэй. Инхийн тулд биднэрт мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийг яаж болох юм? Тэгээд юуг яаж байгуулах юм? Тэгээд энэ чөлөөт нийгмийг чөлөөт зах зээлийг яаж бий болгох юм ингээд энийг яг мэддэг хүмүүст нь даатгамаар санагддаг заримдаа. Тийм. Би гадаанаас одоо чадaltaй хүмүүсийг нь ураад боловсон хүчнүүдийг нь ураад ингээд нэг цэгтэн суулгаад та нар энийг шийд, энийг ингээд бүх хүмүүсийг нь чаддаг хүмүүсээр нь шийдүүлээд яваасай л гэж би боддог. Тэгвэл хүн болгоно татгалзахгүй л баг. Одоо жишээлбэл тийм
боломж нэгдвэл би ч гэсэн Монголд очиод өөрийнхөө залуу нас те өөрийнхөө амьдралын цаашдын юугаа зориулахад бэлэн. Над чиг зөндөө олон залуучууд ийм юм хүлээгээд хараад найдаад байж идэг байх гэж бодож байна. Маш их баярлалаа. Тийм тэгээд монголчууд эвтэй байхтай аюу хүчтэй те. Тэг бүгдээрээ энэ зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээд яваасаа. Тэгэхээр энд ирсэн залуучууд маань бүгдээрээ л надтай адилхан Монголоосоо нэг юм чирээд ирсэн, нэг асуудал чирээд ирсэн. Тэрийг хөгжүүлж идэг юм шиг санагдсан. Тэр хурлын ерөөсөө гол авсан надад миний толгоонд гүн суусан зүйл нь ерөөсөө энэ залуучууд Монголоос нэг юм чирж ирээд тэрийг энд шийдээд байгаа юм байна л гэж би бодсон. Тэгэхээр энэ дараа жилийн хурлууд маань илүү сайн болох бах, илүү хүчтэй болох бах. Тэгээд эндээс гарсан нэг үр дагавар нь илүү сайн байх бах гэж би итгэж байгаа. Тэгээд зохион байгуулсан хүмүүстэй бас дэмжсэн байгууллагуудад бас маш их талархаж байгаа. Энэ бол монголчууд нэгдэж нэг юм хийсэн тэрний бас үр дүн гэж харагдаж байна. Тэгээ би бас зөндөө олон юм ярихаар төлөвлөсөн ч гэсэн цаг маань бас хүрсэнгүй. Тэгээ дараа нэгэн өдөр арай өөр сэдвээр би бас ярих байх гэж би бодож байна. Тэгээд бас намайг энэ нэвтрүүлэгтээ бас урьж оруулсанд бас баярлалаа. Тэгээд би дараагийн судалгааны ажил, дараагийн сонирхолтой инженерийн шийдэл байвал би бас ярина гэдэгтээ бас ярьж өгч болно гэд шүү гэж хэлж байна. За маш их баярлалаа. Globus podcast бас Орсын зочтой ер нь жилийн дараа ч юм уу хагас жилийн дараа иргэн сурвалжлаад ер нь одоо аль төвшөнд ярьжсэн юм чи хэр хийж гэнэ гэдэг ч юм уу жилийн дараа ч юм уу тийм ээ. Тэгж бас ярьжээвэл зүгээр юм болов уу гэж би бас дотроо бодоод явж байгаа. Тэгээд Globus podcast-ийн бас нэг зорилго маань гадны оронд юм хийгээд эх орноо бодож явж байгаа маш олон хүмүүс энд байдаг. Тэгэхээр тэр хэдийгээ бас Монголынхоо нийгэмд танил болгох юмсан. Тэгээд Монголд маань бас ийм мэрэгчлэлтэнүүд хэрэг болж байгаа салбарын одоо хэрэгтэй гэсэн хүмүүс маань энэ тэнд явж яадаг бол тэр хүмүүстэй бас боломжийг олгож би биений мэддэг таньдаг болоосаа Англид байгаа хэдмэн, Германд байгаа хэдэ, Америкт байгаа хэдэ би биенээсээ энэ хүн ийм юм бодоод зориод явдаг юм би бас адилхан хүсэл эрмэлзэлтэйгээд хамтраасаа гэд тийм зорилгоор бас Globus podcast хийгддэг. Тэгэхээр танаас салбарынхан бас чамайг сайн сонсоосаа гэж би бас бодож байна. Тэгээд миний зүгээс ч гэсэн энэ том хурлыг зохион байгуулсан одоо Монголын залуучуудын холбооны Герман дахь салбар зөвлөлийн дарга Мөнх Шатар байж гэн зохион байгуулсан бас их чухал хүн Солонгоо байж гэн энэ бүх хүмүүстээ маш их талархаж байна. Тэгээд дэмжсэн бас олон компаниуд байж байгаа тийм Монголын компаниуд байж байгаа. Манай элчин сайдын яамнаас хүртэл хүн очсон байлээ тийм ээ. Ерөнхийлөгчийн нэрмжт эрдэм шинжилгээний хурал гэж зарлагдсан шүү дээ. Тэгээд төр засгаасаа энийг бас бодит байдал болгоход нь зүгээр нэг хуралдуулаад орхидоггүй. Үнэхээр бас их оронд маань суйрлуулж энэ бодит зүйл болоосаа л гэдэг хүсэл их байна. Зүгээр ингэж орхихгүй. Энэ бол маш чухал юм байж байгаа. Тэгээд бидний ярилцлагыг сонссон сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд ямар ч байсан ийм сайхан бас нэг доктор хүн ингээ Монгол доктор маань гадны их сургуульд ингээ 7 сараас эхлээд ажиллахаар болж байгаа юм байна. Цаашдын ажил маш их амжилттай хүсье бүр очроо. Баярлалаа баяртай. За баярлалаа баяртай. За баяртай.